Өнөөдрийн хэрэг бол Тайваны Танжун хотын Кангу гэх газар байрлалтай хэдэн жил орхигдсон нэгэн үйлдвэрт тохиолдсон явдал юм. 2022 оны 10 дугаар сарын 26-ны үдээс хойш тэр үйлдвэрийн эзэн болох Им гэж хүн үйлдвэрийнхаа цэвэрлэгийг хийхээр ажилчдаа дагуулж иржээ. Учир нь үйлдвэрээ дахиж түрээслэх санаатай сайхан цэвэрлэж янзлбал хүмүүс үзэж сонирхоод орох магадлалтай. Ингээд хүмүүс цэвэрлэгээ хийж явахдаа нэг ажилчин нь үйлдвэрийн буланд байсан том улбар шар өнгийн хуванцар цавыг олж харав. Цэвэрлэж хийх гээд түлхэж өргөж үзтэл маш хүнд, бүр том эрэгтэй хүнч бараг дийлхээргүй. Яагаад ийм хүнд байна гэж гайхан харуул дотор нь дүүрэн цемент байсан. Нэг л сэжигтэй санагдаад байц энэ арай гэж бодсон. Тэр ажилтан үйлдвэрийн эзэн Имд хэлв. Им багаж авчирч ирээд цементийг нь хагалж эхэлсэн байна. Цементийн давхаргуудыг эвдэж хагалах тусам дотор нь ямар нэг үл мэдэгдэх зүйл гарч ирсээр улмаар нэг хэсэг нь ил болох үед зочирдож шууд цагдаа дуудлага өгсөн гэдэг. Тэр улбар шар цамны дотор байсан цогцыг шалгахад дараах байдлаар давхарлсан байжээ. Гялгар ууд, дээрээс нь синкер өнгийн орны дэвсгэр давуу, дахиад ус нэвтэрдгүй гялгар бэрзент, ахин хэд хэдэн гялгар ууд, эцэст нь зузаан цемент, нийтдээ 6 давхар битүү ороосон байсан гэсэн үг. Шүүх хэмэлгийн урьдчилсан шинжилгээгээр бол цогцыг үндсэндээ бодисоор бүрж нүүр царайг нь таних аргагүй болгосон байжээ. Мөн албан ёсны өхлийн шалтгааныг яг таг тогтоож чадахгүй байсан гин. Тэгээд зөвхөн нэг л зүйл тодорхой байсан нь тэр савн доторх ямар нэгэн аллагатай холбоотой цогц. Түүгээр зогсохгүй үйлдвэр дотор орхисон бусад хэрэгсэл, жишээ нь сав суулга, цемент зурагч машин, нэмэлт гялгар ууд гэх мэт бүгд олдсон. Цагдаа нар үйлдвэрийн эзэн Имийн өгсөн түрээсийн бүртгэл болон бичиг баримтыг шалгаад хамгийн сүүлд 3 жилийн өмнө 30 орчим насны Чайжа нэртэй эмэгтэй энэ үйлдвэрийг түрээслэж байсан тодорхой болов. Сонирхолтой нь тэр Чайжа гэх эмэгтэй тухайн үед 2 жилийн түрээсийн төлбөр болох 300,000 Тайван доллар шууд л нэг дор төлчихжээ. Үйлдвэр түрээслэж аваад үйлдвэрээ ажилуулах, үйл ажиллагаа явуулах ёстой бидтэй. Гэтэл энэ эмэгтэй юу ч хийсэнгүй. Ямар ч арилжаа үйлдвэрлэл явуулаагүй. Бүр үйлдвэртэй ч ирэхгүй байсан. Гэтэл төлбөрийг нь бүрэн төлсөн учраас үйлдвэрийн эзэн ч юу хийж ашиглах нь түүний дур бидтэй гэж бодоод орхисон хэрэг. Цагдаа нар хамгийн сүүлийн түрээслэгч нь Чайжа гэдгийг тодорхой болгоод түүнийг судлаж эхлэв. Бүр сонирхолтой нь энэ эмэгтэй өмнө нь буюу 3 жилийн өмнөх нэг ор сургаггүй алга болсон хэрэгээр цагдаад байцагдаж байсан. Тухайн үед алга болсон хүн бол Чайжагийн найз залуу, нэр нь Аажонгийн хэрэгтэй байж. Тэр Аажон гинэт алга болоод Чайжа энэ талаар байцагдсан ч уг хэрэг шийдэгдэлгүй үлдсэн. Тухайн үед тодорхой баримт алга гэд. Гэтэл одоо энэ үйлдвэр доторх цементэн самнаас олдсон цогцос 3 жилийн өмнө алга болсон Аажон байж таарсан. Шинжилгээ гэр бүлийн инхээ зэргээр нотлогдов. Тэгвэл Аажон яг хэн алсан бэ? Яагаад ийм аргаар нуусан бэ? Үнийг цагдаа нар судлаж эхэлсэн. Аажон тухайн үед 44 настай гэр бүлээсээ салсан ганц бие аав автомат тоглоом ажиллуулж амжиргаагаа залгуулдаг байв. Орлого тийм ч хангалуун биш, хүн чанар сайтай, гэр бүлтэй ялангуяа бяцхан охиндоо их хайртай хүн байсан гэсэн. Харин Чайжа бол 33 настай Танжун хотын нэгэн алдартай баарны ажилтан, бие үнэлдэг эмэгтэй байж арх хундагалж өгч бидэнд ойртож элдв аргачлалаар сэтгэнэж сурсан. Түүний ийм амьдралын хэм маяг эрчүүдийг татах нь ойлгомжтой. Мөн Чайжаач гэсэн гэр бүлээсээ салсан бас л хүүхдтэй нэгэн. 2013 онд тэднийг нэг найз нь танилцуулж уулзсан гин. Тэгтэл Аажун Чайжаад дурлаж хэдхэн удаа уулзсныхаа дараа "За чи минь надаас юу хүсэж байна? Би бүгдийг хийж өгнө" гэдэг байжээ. Аажун угаасаа өөрийн эмэгтэй гэр бүлдээ бүхнийг зориулах сайхан зан чанартай хүн учраас Чайжа "Би мөнгөгүй, өөр ихтэй надад туслаач" гэхэд "Бололгүй яг уу, би туслана" хэмээн мөнгө өгч эхэлсэн. Бас би гэрийнхэнтэйгээ санхүүгийн асуудалтай байрны өөртөө гихт нь зээл гаргаж өгчээ. Миний мөрөөдөл копины газар нээх гихт нь би найзууд гэр бүлээсээ мөнгө зээлж туслая гэв. Ингээд Аажун ойролцоогоор 1 тэрбум төгрөг зээлж энэ бүх мөнгийг Чайжагийн гарт өгсөн ч юу ч хийгээгүй, зүгээр л үрээд дуусгасан. 2017 оны үед Чайжа "Миний үр зээл их маш хэцүү байна. Хүмүүс манай ээжийг сүрдүүлж байна" гэж хэлээд Аажунг дахин баахан зээл авахаас өөр аргагүй болгожээ. Ингэснээр Аажун маш их хэмжээний өрөнд унсан байна.
Гэтэл Чайжа мөнгөгүй хэцүү байна гэж хэлсэн хэрнээ өдөр бүр тансаг газар, гоёмсог хувцас, үнэтэй брендийн зүйлс, дээрээс нь өөр ирчүүдтэй сэтгэнэж Аажун үнийг анх мэдээгүй, сүүлдээ мэдээд чи надад яаж ингэж чадаж байна гэж уурлахад Чайжа уушлаараа дахиж тэхгүй гэсэн ч хэвээрэл байсан. Энэ хоёрын дунд хэрүүл маргаан бүр зодоонч болжээ. Олон удаа цагдаа дуудаж байсан гин. Аажунгийн ээж нь энэ эмэгтэйгээс салах хэрэгтэй. Чиний амьдрал сүрнэ гэж байнга хэлдэг байсан ч Аажун түүнд хайртай хэвээр салж чаддгүй байв. 2019 оны 3 дугаар сард Чайжа надад бас нэг кредит картны үр байгаа. Чи миний өмнөөс төлж өгөөч гэхэд Аажун өмнөх үрнүүдээ бүгдийг дараагүй байж би дахиж тусалж чадахгүйгээ татгалзжээ. Энэ үе Чайжа уйлан хайлж аргадаж эцэст нь Аажун за яах вэ ахаад нэг арга олъё гэд зээл авч өгч тэр эмэгтэйд өгсөн байна. 2019 оны 3 дугаар сарын 4-нд яагаад ч юм Аажууны бие маш муудсан байдалтай гэртээ сууж байхад нь ээж нь олж харжээ. Ээж нь сандраад эмнэлэгт үзүүлье гэж хэлсэн ч Аажун зүгээрээ эмнэлэгт очихгүй амраад л зүгээр болчихно гэв. Чайжа өөрийн биеэр Аажууны ээжийн гэрт ирж би таны хүүг гэртээ аваач часрыг. Ээж нь үгүй. Би ийм тааруу байхад би өөрөө харж маргааш эмнэлэгт үзүүлнэ гэсэн ч ээж гал тогоонд байхад Чайжа Аажун түшээд гэрээс аваад явжээ. Ээж нь араас нь очиж харахад Аажун машины суудал нь алж нүдэн анилдсан байдалтай нэг л эвгүй. Чи яах гэж байгаа юм бэ? Хурдан эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй гэхэд Чайжа зүгээрээ би мэдэж байна удахгүй сайжирна гэд яваад өгсөн нь Аажууны ээжийн хувьд хамгийн сүүлд хүүгээ харсан мөч байсан. Тэр явдлаас хойш Аажууны ээж гэр бүлийнхэн нь байнга залгасан ч уцаа авахгүй. Гэтэл нэг 2 хоногийн дараа Чайжа гинэт видео дуудлага хийж Аажун унтаж байгааг харуулад танаа хүү зүгээр унтаж байна санаа буузав гэх маягтай. Ээж нь чи тэгвэл сэрээгээ дээруулчих миний санаа амарх гээд байна гэхэд Чайжа хурдан уцаа тасалсан. Тэр үед ээжид маш их сэжиг төрсөн. Тэгээд маргааш өглөө нь мөнгө хүлэгч нарт гэрт ирээд байгаа болохоор Аажун түр манаа найзын гэрт нуугдаж байгаа. Дараа холбоо байрнаа гих мессежүүд ирж уцаар бол яриагүй. Охин ээж аав гээд гэр бүлийнхэндээ дандаа зөвхөн мессеж бичиж би өрний дарамтнаас болоод гадагшаа явлаа. Битгий намайг цагдаад мэддэг дээрээ тэр мөнгө хүлэгч нар та нарыг ч бас гэмтээж магадгүй гэжээ. 3 сарын дараа 2019 оны 4 сарын 1-нд оройн охиндоо аав нь одоо гадаад улсын онгоцны буудалтай байна. Автомат тоглоомын газараа өргөжүүлэх гээд өөр оронг судалж үзэхээр явж байна. Санаа зовлтгүй гэсэн мессеж явуулав. Тэрнээс хойш холбоо бүр тасарчээ. Ингээд 2019 оны 10 сарын 22-нд сураггүй 6 сар өнгөрөхөд гэр бүл нь эцэст нь цагдаад манай хүү алга болчихлоо гэж мэдгдсэн. Цагдаа нар Чайжаг гол сэжигтнийг шалгасан ч баримт нотолгоо олигтой биш тул суллчихсан байна. Гэтэл 3 жилийн дараа 2022 оны 10 сарын 26-нд тэр үйлдвэр доторх улбар шарх унцар савтай зогтсолсноор хэрэг дахин сэргэв. Тэр үйлдвэрийг түрээсэлж байсан ч үйл ажиллагаа явуулаагүй сэжигтэй. Чайжа би ямар ч буруугүй би түүнд өрөө төлсөн алга болсныг нь мэдэхгүй. Аажун алга болсонд би их санаа зовж байна гэж хэлв. Тэгвэл яг яагаад 2 жилээр үйлдвэр түрээсэлчгээд ашиглаагүй вэ гэхэд мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийхийг хүссэн гэжээ. 3 жилийн өмнөх явдалт бол камерын бичлэг түрээсэлсэн баримтууд бүгд байхгүй байсан. Тэгвэл цагдаа нар яах вэ шууд алсан гэх баримтгүйж нарийн шалган гэв. Шалгаснаар 2019 онд Чайжа цемент зурагч том хэмжээний гялгар ууд ус үл нэвтрэх нэмэлт материал электрон тоног төхөөрөмж гэх мэтийг бөөндөж авсныг нь илрүүлв. Тухайн жил нь Аажун ор сураггүй алга болсон. Яг цаг хугацаанд авахцаж байгаа нь мэдээж энэ нь шууд нотлохоо биш ч ямар ч байсан холбогдлолгүй биш байна гэдгийг мэдээж авчээ. Цагдаа нар илүү ухтал 2019 оны 3 сарын 4-нд яг Аажууны алга болсон өдөр Чайжа тухайн хотын нэгэн буудал өөрийн кредит картаар төлбөр хийсэн бүртгэл байгааг олов. 2019 оны 3 сарын 4-ний оройн 8 цаг 32 минутад Чайжа Аажун хоёр хамтаа буудалд орж 10 цаг 53 минутад гарсан байна. Ингээд 2 цаг орчим болоод гарч. Тэгээд дараагийн өдрийн 3 сарын 5-ны 4 цаг 12 минутанд тэр хоёр дахиад буцаж орж ирээд энэ удаа 308 дугаар өрөөнөөс 309 дугаар өрөөнд орсон. Тэгсэн 4 цаг 28 минутанд Чайжа ганцаараа гараад явсан гэх тэмдэглэлтэй. Тэгэхээр үнэхээр Аажун тэндээс 4 цаг 20 минутанд гараагүй бол яг тэр өрөөнд л алсан байж таарна. Дараа нь цогцыг хизээ хэрхэн зөөж гаргуу гэх асуулт гарч ирэв. Буудал нэг л хаалга байдаг. Галын гарц тухайн үед хаалттай.
Тэгвэл энэ эмэгтэй Аажунг яаж нуу, камер хүмүүсийн нүднээс яаж нууслав гэд нууц үлдээд байв. Цагдаа нар Чаяжаг байцаахад Аажун биеийн жаахан тааруу байсан. Гэртээ очихгүй буудал амрыг гэсэн. Тэгээд өөрийнхөө автомат тоглоомын бизнесийг эргэж очиж шалгана гэсэн. Тэгээд 2 цаг байж байгаад буудлаас гарсан. Дараа нь шөнийн 4 цагт эргэж ирэхдээ дахин өрөөнд орсон ч Аажун унтаад өгсөн. Би салхинд гадуур алхсан. Буцаад ирэхэд Аажун байхгүй байсан. Би сэтгэл санаагаар унаад нойрсуулах юм уучихсан учраас юу ч мэдээгүй гэж ярив. Гэвч буудлын бүртгэл эргэж ирээд тухайн өрөөнд байсан гих бичлэг Чаяжагийн гар утасны байршил асгалтын тоо зэрэгтэй тохирохгүй байж. Чаяжа гар утсаараа минут тутам байн галхсан тоо 70,000-аас 80,000 болтлоо өссөн тодорхой болж. Тэр үед үйлдвэрлэл зөөсөн байх магадaltaй гэж сэжиглэгдэв. Мөн хамгийн том баримт нь 3 жилийн өмнө Аажун гадаад руу явлаа гэж охиндоо онгоцны буудлын зураг явуулсан. Үнэн дээр Чаяжагийн найзын селфи зураг олдсон бөгөөд найзынх нь нарны шилэнд туссан дүрсээр Чаяжа хар зогсож байгаа нь харагдав. Аажун биш Чаяжа өөрөө л онгоцон суух гэж байсан байжээ. Аажунд бол гадаад пассвортч байхгүй, тухайн өдөр ямар ч онгоцон суусан мэдээлэл байгаагүй. Энэ нь Чаяжа Аажун Алидийн алжчихсан байсан. Гэхдээ гэр бүл охиндоо аав нь амьд гадагшаа явлаа гэх мэтэр худал мессеж зураг явуулж байсан гэх баригдшгүй том нотолгой боллоо. Зураг дээрх цаг минут байршлын мэдээлэл бүгд таарч байв. Мөн Аажун ахиж өөр нэхэхгүй бүхнийг цайруулна гэсэн баримт бичих хүртэл гарч ирсэн ч гарын өсгөн дуурайлган битсэн болох нь тогтоогдсон. Эцэст нь шүүх хурлаар Чаяжаг аллаг үйлдсэн гэж үзэн дараах ялаар шийдэгчээ. Хүн алсан хэрэгээр 18 жил, өгцөг нууж устгасан хэрэгээр 5 жил, бичиг баримт хуурамчаар үйлдсэн 2 жил, харилцаа холбооны тоног төхөөрөмжийг хууль бусаар ашигласан 3 жил, нийлээд 28 орчим жил, гэхдээ нийт 27 жил 6 сар гэж гарсан. Чаяжа гомдол гаргасан ч дав заалдах шатны шүүх түүний гомдлыг хэрэгсэхгүй болгосон тул ялыг хүчинтэй үлдээжээ. Гэсэн ч Аажунг яг хэрхэн алсан, хаана алсан бэ? Бас нэмж хамсаатан байсан үг зэргийг яг таг тогтоож чадаагүй. Чаяжа би ямар ч аллаг үлдээгүй мэдэхгүй гэж тас гүрээсээр байсан тул магадгүй өөр хүн тусалсан уу? Яав түүнийг тодруулж чадаагүй. Тэрнээс гадна Чаяжа өмнө нь Ван гэдэг залуутай уулзч байсан учраас тэр залуу нь 2 жилийн өмнө галж чатаж амиа алдсан байна. Бодвол Чаяжа гинт үйлдэлээ тавтаж гэрчээ устгасан байж магадгүй. Ямар ч энд нь тодорхой баталгаа байхгүй тул дахин шалгахад ч төвөгтэй нөхцөл байдал. Ийм л хэрэг болж эцсийн дүнд Чаяжа 27 жил 6 сар хоригдохоор болсон. Сайн байцгаана уу, өнөөдрийнхээ бичлэгийг хүрэхэд бэлэн боллоо. Бүгд найрамдах Хятад ард улсын Танжин хотын урд талд ойролцоогоор 40 км-ийн зайд орших Чонхэ хотын Танжины шилдэг сургууль эднэр гэгдэх Чонхэ эл дунд алхах сургууль байрладаг. Эндээс жил бүр олон арын сурагчдыг Бээжингийн их сургууль, Чинхуа их сургуульд элсүүлдэг тул үнэхээр нэр хүндтэй сургууль гэгддэг. Яаж ийм амжилт гаргадаг нь сонирхолтой шүү дээ. Тэдний онцлогийг харуул төгс суралцах орчин бүрдүүлэхийн тулд хатуу хаалттай удирдлагын систем баримталдаг. Өөрөөр хэлбэл бүх сурагч дотор байранд заавал амьдрах журамтай. Гэр нь ойр байсан ч бүгд дотор байранд байдаг. Гэртээ очиж болох өдөр нь сард 1 л удаа. Харин онцгой шалтгаанаар гадагш гарах бол заавал багшаас зөвшөөрөл авах ёстой. Түүнчлэн эрэгтэй эмэгтэй оюутны байр тустай байдаг. Нэг өрөөнд голцоо 8 сурагч хамт амьдрна. Энэ нь ердөө сургуульд элсэгт нь өрөөг шууд хуваарлцдаг, төгслөө бараг солидгүй гин. Сургууль нь хатуу чанга орчинтэй, дээр нь сурагчид хэдэн жил эцэг эхээсээ хол амьдарч байгаа болохоор энэ өрөөний 8 хүүхэд нь гэр бүлийнхнээсээ ч дотн нөхрөлтэй болдог юм байна. Гэтэл Чонхэ эл дунд ахлах сургуулийн дотор байранд хүмүүсийн ойлголтыг эвдэх аимшигт эмгэнэлт хэрэг гарсан нь Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ч шоконд оруулсан гэдэг. 1998 оны 12 дугаар сарын 23-ны шөнө 12 цагийн үед дотор байрны 109 тоо дүүрэнд амьдардаг Ян гэдэг эмэгтэй сурагч орой ганцаараа хичээлд дуусгаад буцаж иржээ. Унтах гээд ямаа бэлдэж байхад нь муухай үнэртэж байгааг анзаарсан гэдэг. Энэ нь зүгээр л угаагаагүй хувцснаас үнэртдэг чийг даасан үнэр биш, өмнө нь огт үнэрлэж байгаагүй маш сонин муухай үнэр байсан гин. Тэгээд зөвхөн өрөөнөөс л үнэртэж байна уу гэд хаалгаа онгойлгож коридорт гарсан чинь коридорт хүртэл эвгүй үнэр тархсан байв. Сэжигт төрсөн Ян хажуу талын 110, 111, 112 тоо дөрөөнүүдийн хаалга тогшиж үнэр үнэртэж байна уу гэж асуув. Бүгд л тийм ээ, нэг л сонин үнэр үнэртэж байна гэцгийн толгой дохиод гэхдээ өрөөнд нь ямар нэг онц зүйл болоогүй харагджээ.
Тэгээд Ян 113 тоо дөрвөн дээр очиход яг тэр хавьд үнэр нь бүр илүү хүчтэй мэдрэгдсэн гэдэг. Унтаж байгаа байх гэж бодоод юу ч гэсэн дотор байрны харуулд мэдэгдчихээд өөрийнхөө өрөөнд иргэн орсон байна. Гэвч Ян сурагч үнэрт маш мэдрэмтгий тул тэр шүнжин унтаж чадахгүй зовжээ. Маргааш өглөө 6 цагт босоход өвөл байсан тул гадаа харанхуй байв. Ян эрт босоод дахиад 110 тоотын цуг явлаа. Бусад өрөөнүүдийн сурагчид босч сургуульд явах бэлтгэлээ базааж байв. Харин 113 тоод өрөөл нэг л харанхуй чимээгүй. Хаалгыг нь тогшоод дуугарсангүй. Чихээ наасан дотор юу ч сонсогдсонгүй. Эцэст нь Ян зөөлхөн хаалгыг онгойлгол тэр харанхуй өрөөнөөс жинхэнэ аимшигт үнэр үнэртэж Ян бөөлж цутгах мэдрэмжээ арайхийн төвчин байж хананд гараа тулж гэрэл асаахад яг тэр агшинд нүдэнд нь харагдсан зүйлээс шоконд орж хөлн сулраад газарт унаж дөрвөн хөллөн мөлгсөөр коридорт гараад тэд бүгд өгчгөж гэж орилсон гэдэг. Тухайн давхрын бусад сурагчид гүйж ирээд хартал 7 эмэгтэй сурагчид бүгд биеийг мөрийж ихэд зовсон байдалтай нас барсан байсан. Тэдний царайнд бүгд аимшигтайгаар өвдөлтөд автан мөрийж, зарим нь нүдээ томоор бүлтэлгэж, амны эргэн тойронд нь цагаан хөөс үлдсэн, зарим нь гизээ тэрсэн чигээрээ эвхрээстэй. Бас өрөөний шал дүүрэн бөөлжс шээс байсан. Тэд ямар аимшигтайгаар зовж хүснэ гарын хумсаараа шалыг майжиж урахтаа хумсаа үлдээсэн уул мөрөөс тодорхой. Цаашлаад зарим нь өрөөнийхөө найзын бие дээр давхарлан унжсан. Тэрлүүн мүлхэж ямар нэг аргаар гарц цогтхыг оролцсон байх гэж таамаглаж байгаа ч эцсийн дүндээ нэгэн ч өрөөнөөс гарч чадаагүй бололтой. Тэгээд нас барсан 7 хүн бүгд нэг өрөөнд дотор байрны 110 тоотод амьдардаг 17 настай охид байсан. Нас барсан 7 охины эцэг эхчүүд гинтийн дуудлагаар сургуулийн гадаа амьсгаа даран ирцгээсэн. Өчигдөрхөн л сургуультай байсан хүүхэд нь өөд булчихлаа гэх мэдээнд тэд газар дээрээ сөхөрч уйлан шарлаж зарим нь ухаан алдаж байв. Цагдаа сургууль хамтран дотор байрны үүдэн дээр шууд хаалт бусган шалган нэвтрүүлэх цэг байгуулж хүүхдүүд сандралдаад гарахаас сэргийлсэн ба гадны хүнийг огт нэвтрүүлэхгүй хориг тавьсан. Тэр нь алуурчин байж болзошгүй гэж сэжгэлжээ. Мөн сургууль эцэг гэхэд энэ эргийг хүмүүс мэдвэл замраагүй байдал үүсэхтвэл одоохондоо хүмүүс битгий илэрээ гэж хүссэн байна. Энэ бол олон хүн нас барсан хэрэг учраас цагдаагийнхан юуны түрүүнд хорт байцаар хордуулсан болов уу гэж таамаглав. Учир нь хэргийн газар муухай үнэр, эсэглэн үнэр ханхалж нас барсан хүүхдүүдийг амнаасаа хөөс цуруулсан байдалтай болсон. Шинжээчдийн үзэж байгаагаар хорхоор шавж устгах бодистой төстэй юм шиг байв гэсэн. Улмаар задлан шинжилгээ хийж амны эргэн тойрны хөөснөөс дээж авч шинжилгээнд явуулжээ. Үүний дараа хамгийн түрүүнд дотор байрны галтгооны ажилтнуудыг байцаасан. Хоолнд нь хор ийсэн үү гэж гэтэл ямар ч уулмөр гарсангүй. Тэгээд ч үнэхээр хоолноос болсон бол яагаад зөвхөн 113 тоотын 7 охин л өгөх билээ. Тэр даруй цагдаа нар дотор байран дотор нарийн үзлэг хийв. Өрөөнөөс олдсон зүйлс идэж дууссан алимны үлдэгдэл, хоосон ундааны сав мөн 7 аяга. Эдгээр аяга болон ундааны савнаас бүхэлдээ химийн чанарын үнэр үнэртэж байсан гэдэг. Тэгтэл удалгүй шинжилгээний хариу гарсан нь охтын амиг бүрлэгсэн бодис бол палин өөрөөр итаупу гэж нэрлэгдэг маш хүчтэй хор гэжээ. Багахан түн уусан ч маш богино хугацаанд амьсгаа богдож, ходоодны аимшигт өвдөлт мэдэрч, бие шатаж буй мэт болоод өвгөлт хүргэдэг. Ангаах ухаанд энэ нь уушигны хаван үүсгэх хүнд хүчтэй үйлчлэгээтэй хор гин. Тэр охид үхлийн тунгаас 2 дахин өндөр тун уусан байсан тул бараг 10 минут хүрэхгүй хугацаанд нас барсан гэсэн таамаг бий. Ийм их тунг санамсаргүй уна гэж байх уу гэж цагдаа нар гайхаж, ийм байх боломжтой гэж юу эднэрт хүчээр уулгасан юм биш үү эцэстээ төрөлдөж эхлэв. Дотор байрны журамд нэг өрөө 8 сурагч амьдрах журамтай. Гэтэл нас барсан 7. Тэгэхээр амьд үйлсэн нэг сурагч бий. Тэр нь 17 настай Сонао охин байжээ. Хэрэг үйлрэх үеэр түүний байдал сонин санагдсан тул цагдаа нар цутаасан байж магадгүй гэж таамаглаад хайтал сургуулийнхаа цэцэрлэг түрээлэнд зүгээр салхилаад яваа хүн шиг алхаж явахт нь барьсан гэдэг. Гэтэл цагдаа нар танаа өрөөнийхэн бүгд нас барсан. Чи сонсноо гэхэд Сонао тийм ээ би мэдэж байгаа гэж хэлжээ. Өрөөндөө ямсгал хурааж нас барсан найз нараа харсан ирнэ юу ч болоогүй мэт зүгээр унтаад босч өглөө салхилж яваан тэр байж. Энэ байдал нь шууд л цагдаа нарын сэжгийг төрүүлж яг энэ охин алуурчин мөн байна гэд байцаал авч эхлэхэд Сонао ганц ч үг хэлэлгүй дуугаа байв. Яг тэр үед нотлох баримтын шийдвэрлэх хэсэг болджээ. Өмнө дурдсан 7 аягийг шинжлэхэд бүгдээс нь Сонаогийн хурууныхээ гарсан бөгөөд үүний дээрээс нь нас барсан охтын хурууныхээ давхарлагдсан байсан гин.
Өөрөөр хэлбэл Сонио эхлээд аягыг барьж үл үзэгдэх шингэнийг хийж дараа нь нөгөө охид аягыг аван уужээ гэдгийг гэрчилж бух хэрэг. Тэгэхээр Сонио гэмт хэрэг үлдсэн нь гарцаагүй. Тэгээд л цагдаа нар түүнийг яаж энэ хорыг олж авсныг мөрдөж эхэллээ. Дотуур байр орчмын ойролцоо тариалангийн хор, бордоо, пестицид зардаг дэлгүүрүүдийг шалгаж эхэлсэн. Нэг дэлгүүрийн эзэн тиймээ хэд хоногийн өмнө нэг охин ирж ийм бодис авсан гэж хэлжээ. Тэр хүнч бас гайхсан нь голдуу газар тариалан эрхэлдэх хүн ахмад наснууд л ийм хүчтэй хор авдаг бол насан туршаагүй охин ирж бодолдож авсан сонин санагджээ. Ингэж бүхий л баринд батлагдаж ирмэх цагдаа нар Сониог чи хэрэг үйлцэн гэж тулахад Сонио ихэндээ их сандарч чимээгүй байснаа гинэт би биш шүү дээ, би хийгээгүй, энэ бол Рюсан хийсэн, би зөвхөн тусалсан гэж амандаа тавтан бутнав. Хачиргалтай Рюсан нас барсан 110 тоотын сурагчдын нэг байсан. Жинхэнэ хэргийн эзэн тэргэж Сонио хэлв. Тэгвэл Рюсан Сонио хоёр яг ямар холбоотой байв? Тэд бол энэ сургуульд хамгийн дотн найзалдаг бараг салахын аргагүй хоёр байсан. Нэг өрөөнд олон жил хамт амьдарч, хамтдаа сургуульдаа ирж очин, хамтдаа хичээлээ хийж, үргэлжил хамт байдаг байсан. Ялангуяа ахлах сургуульд ороход бүр нэг анги болсноор холбоо нь улам гүнзгийрсэн гин. Тэгвэл 11-р ангид байхдаа Рюсан нэг хөвгүүнтэй хайр сэтгэлийн холбоотой болж түүндээ ухаан алтан хичээл намаа орхин тэр хөвгүүнтэй цагийг өнгөрөөж эхэлжээ. Тэр хоёр их сургуульд хамт орж дараа нь гэрлэж хүүхэдтэй болъё гэж ярьдаг байсан. Тэгээд удалгүй жирэмсэн баснаа хэлэхэд нөгөө хөвгүүн огт өөрөөр хүлээн авч салъя гэж хэлээд өөр охинтой уулзч эхэлсэн гэдэг. 12-р ангид ороход бүх зүйл буруугаар ирсэн. Рюсан зуны амралтын үеэр жирэмсэн болсон байжээ. Одоо хичээл ороод өдрөөс өдөрт биеийг муудаж дотор муухай оргих гээд зүгээр сууж чадахгүй. Энэ үед 12-р ангийн хамгийн чухал шалгалт их сургуулийн эсэлтийн бэлтгэл хийж байхад Рюсан хичээлийн дүн буурч нөхцөл байдал улам муудаж эхэллээ. Жирэмсэн гэдгээ удаан нууж чадахгүй. Намайг сургуулаас хөвөл яах вэ? Эцэг ихтэй баригдвал бас намайг хөөж магадгүй. Найз залууч байхгүй. Амьд явах шалтгаан алга гэж сэтгэлээр унжээ. Тэгээд хамгийн сүүлчийн найдваргээд Сониогоос намайг өгөхөд хэрэг болох хор олж өгөө чимээн гуйсан гэдэг. Сониогийн хувьд эцэг их нь газар тариалан эрхэлдэг тул хаанаас яаж хор авдгийг мэдэх учир Рюсан янз бүрээр гуйж намайг ал гэж байгаа биш шүү дээ. Зүгээр л худалдаа таваад өг гэсэн Сонио эхлээд татгалцсан ч өдөр шөнөгүй гуйсаар байжээ. Эцэст нь 12 сарын эхэнд албан ёсоор гадагш гарах эрхтэй өдрөө дотор байрны ойролцоо тариалангийн хор шавж устгах бодис худалдаг газраас Сонио худалдан авч өгсөн. Рюсан Сонио хоёр оройн давтлагын үеэр дундаас нь зүгтэж өнөөдөр л өхнө гэж Рюсан ариун цэврийн өрөө ороод хор ууж өгөх гэж оролцсон гин. Гэвч Сонио уйлд зогсон чи тэгж болохгүй гэхэд Рюсан ч бас гинэт айц төрж хэсэг дуугүй байснаа аимшигтай үг хэлжээ. Ганцаараа өхнө гэхээр амар санагдаж байна. Гэхдээ чамайг дагуулад хамт өхнө гэхээр бас болохгүй. Харин дотор байранд байгаа өрөөний охидтой хамт үхий тэр нь зүгээр байх гэв. Сониогийн мэдүүлэг өгснөр бол надтай хамт олон хүн өхвөл ганцаардахгүй байх, олон хүн олоод үг гэхэд нь би өөрөө гуйсан зүйлийг нь зөвшөөрсөн гэдэг. Тэр хоёр өрөөний охидод яаж хорыг уулгах вэ гэж төлөвлөж Сонио үүнийг витамин гэж хэлж өгвөл яаж байна гэж санал болгожээ. Тэгээд ундааны савны шошгыг хуулж аваад дотор нь хорыг хийж гашуун амтыг дарахаар баг зэрэг зөгийн бал нэмж хутгав. Оройн 10 цагийн үед тухайн өрөөнд амьдардаг бусад 6 охин тавталгаа дуусгаад өрөөндөө бүгд цугларчээ. Рюсан Сониод нүд ирмээд одоо шүү гэж тохио өгөв. Тухайн үед сургууль цүрийн өвчин нэг хэсэг газар авч хэрвээ халдвар авбал бие нь удаан хугацаанд өвдөх тул ахлах сургуулийн төгсгөн ангийн сурагчид ихэд болгоомжилдог байжээ. Үүнийг боломж гэж бодсон Рюсан манай ээж явуулсан юм байгаа сүрээд сайн гин бүгдээрээ ууж үзье. Шалгалтын өмнө өвдөж болохгүй бидтэй гэжээ. Бусад охид ч гэсэн тиймдээ сүрээ тусвал амаргүй гээд гэхдээ зарим нь яг үнэхээр ийм мөн үү гэж эргэлзжээ. Тэгэд Рюсан нотолж харуулахаар эхлээд би уучихъя гээд нилээд томоор залгилан үзүүлж дараа нь ямар ч асуудал алга гэхэд охид ч за тэгвэл бид ч гэсэн гээд аягаа өгчээ. Сонио аяганд хийж өгсөн байна. Ганц нэг нь яагаад ийм сонин үнэртэй байна? Амт нь гашуун байна гэж хэлсэн ч Сонио хүний биед сайн болохоор гашуун байдаг шүү дээ. Ам хамраа дарж байгаад уучих гэж шахсан байна. Удалгүй охтын гидс бадлаж толгой задрах шахам өвдөж амьсгаан давчдаж эхэлжээ. Аргаа бараад хаалгаруу зүтгэх гэхэд ганцаараа уугаагүй Сонио
Та нар одоо эмний үйлчлэгийн толгой эргэж байгаа. Жаахан л төвчээрээ. Халуун ус ууж алим идэхэр гайгүй гэж хэлжээ. Гэвч огтын бие улам мудаж, гар хүлэн сулран царцаж, зарим нь амнаасаа хөөс сахруулан унан ёолж эхэлсэн. Соноо тэднийг шалан дээр тарчилж байхыг дуустал харсан гэсэн үг. Хамгийн сүүлд тарчилж буй охид бидний хуурсан байна гэдгийг ойлгосон ч аль хэдийн оройтсон байв. Ийхүү 7 охин бүгд гадагш гарч чадалгүй тэр өрөөндөө нас барсан. Харин соноо юу ч болоогүй юм шиг орондоо ороод унтсан байж. Маргааш өглөөнч юу ч болоогүй мэт босч ирээд хувцас өмсөд гадуур зугаалan алхаж яваад баригдсан энэ. Цагдаа нар түүний яриаг сонсоод л үнэхээр итгэмээргүй аим шиг үнэхээр ийм зүйл болсон гэхэд эргэлзсэн. Гэвч удахгүй Рюсаны эд зүйлсээс гарсан захиа буюу гэрээслэл гарч ирсэн бөгөөд бичгийн ивийн шинжилгээгээр Рюсан өөрөө бичсэн тогтоогджээ. Ингэж Соноогийн мэдүүлэгтээ давхцсан үнэн болох нь батлагдаж эцэстээ хэрэг явдлын үндсэн зохион байгуулагч нь нас барсан Рюсан харин Соноо хамсаатан байжээ. Тийм үйлээр тэр үед Соноо 17 настай хууль ёсны насанд хүрээгүй хүүхэд байсан тул шүүх хурал хаалттай болсон. Тиймээс нарийн мэдээлэл байхгүй эцсийн дүнд нь Соноод бүх насаар хорих ял өгсөн гэдэг. Гэтэл 15 жилийн дараа 2013 онд Соноог хугацаанаас нь өмнө суллжээ. Дараа нь тэр нэрээ сольж хаана амьдарч буйн тодорхойгүй насанд хүрээгүй хүнийг хамгаалах хуульд үндэслэн нууцлсан гэх мэдээлэл байдаг. Энэ нэрийг Хятадын хэвлэлээр тухайн үедээ цацагдахад ард иргэд жинхэнэ алуурчин Рюсан гэж юу яг үүндээ ганцаараа амьд үлдсэн Соноовол бүхнийг хийсэн юм биш үү гэж эргэлзээ их гарч байв. Учир нь уг хэргийн талаарх мэдээлэл ганц Соноогийн мэдүүлэг дээр үндэслэгдсэн. Рюсан аль хэдийн хүчгсэн нотлох хүн байхгүй. Бас нас барсан найзуудтайгаа маш дотно байсан 17 настай охин яаж тэднийг бүгдийг нь тамлан хорлож алжгаад дэрэгдэн 50 унтаж чадваа. Тэгээд хамгийн дотно найз Рюсанаа алдсан. Тэгэхээр юу нь үнэн юу нь худал байв. 1998 оны 12 дугаар сард Чонхэ эл дунд ахлах сургуулийн дотор байрны 110 тоо өрөөнд болсон энэхүү амиа алдсан хэргийн жинхэнэ үннийг зөвхөн Соноовол мэднэ. 2023 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Америкийн нэгдсэн улсын Огайо мужийн өсвөр насныхан зориулсан цасан хүмүүжүүлэх төвөөс нэгэн эрэгтэй гарч ирэв. Түүнийг гарч ирэхэд өчнөө олон сурвалжлагчдын анхаарал нь түүн рүү чиглэсэн байлаа. Хүн амины хэрэг үлдчихээд суллагдсан сэтгэл ямар байна даа гэсэн асуултанд уг эрэгтэйгийн нүүрний хувирал шууд л хэрцгий дүртэй болж сэтгүүлчдийг огт тоолгүйгээр дэрэгдүүр нь өнгөрчв. Түүний жинхэнэ нэр бол Донован Николас. 6 жилийн өмнө ердөө 14 хүн настайдаа хүн гэж хэлэхэд ч хэцүү аимшигт гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгтэн. Гэсэн ч нас бид хүрсэн Донован эргчүүлээтэй болжээ. Тэр яаж ийм аимшигт аллага үлдчихэд суллагж чадсан бэ? Өнөөдөр тэр талаар ярилцъя. Донован бол 2002 онд төрснийхэн дараахан ээж нь ааваас нь салж Донован аав Шэнтэйгээ хамт амьдрах болжээ. Харамсалтай нь тэр төрсэн ээжийнхэн царайг нэг ч удаа харж үзээгүй. Тэгэд ааваасаа өөр ойр хөнгөн амьдардаг болсон. Ингээд 3 жилийн дараа 2005 онд аав нь нэгэн эмэгтэйтэй учир ургуулж эхэлжээ. Энэ хүн бол багаасаа таньдаг байсан 28 настай Хайди Тейлор гэдэг бүсгүй. Хайди Шэн хоёр уг нь 15 жилийн турш зүгээр л сайн найзууд байж. Гэтэл тухайн үед Хайдич бас салж хоёр хүүхдээ ганцаараа өсгдөг байлаа. Адилхан нөхцөл байдалтай учраас тэд бие биенийгээ сайн ойлгож дотн харилцаа үүсгэж эхэлсэн байдаг. Тэдний болцдог байсан өдрүүдэд дандаа хүүхдүүд нь хамт явна. Хүүхдүүдтэйгээ хамт аялал зугаалганд явах гээд нэг гэр бүл шиг эв найртайгаар хамтдаа цагийг өнгөрөөдөг байсан. Гэхдээ тэд шууд гэрэлсэнгүй. Хэдий албан ёсоор гэр бүл болоогүй ч хоёр айл нэг гэрт орж хамт амьдрах болжээ. Хайдигийн төрсөн хүүхэд 11 настай Элиса болон 9 настай Тод хоёрт Шэн аавын орон зайг нөхөгч хүн болж байлаа. Харин Донован бол ердөө 2хан настайч Хайдигийн ачаар ээжийн дулаан мэдрэмжийг мэдэрч эхэлсэн гэсэн үг. Тэр Хайдид их хэлэсэг ээжээгээл дотн харьцдаг хүүхэд байв. Донованы бага насныг харвал тэр үе тэнгийн хүүхдүүдээс их сэргэлэн үг яриа нь яг л 5 настай хүүхдийн хэмжээнд маш цэгцтэй байсан гэдэг. Гэхдээ ер нь бол их дуугүй аавтайгаа нэг хэм яриад байдаггүй. Харин Хайдид бол бүх сэтгэлээ нээдэг яг л төрсэн ээж шигээ итгэдэг байсан. Хайдич мөн түүнд ээж шиг нь байжээ. Тэгэл Донован өсч томрох тусам Хайди бол жинхэнэ төрсөн ээж минь биш шүү дээ гэдгийг мэдэж аваад
өөрийн ирэхгүй гадуурхагдж буй мэдрэмж авдаг болов. Би Хайдийг маш их хайрладагч түүнд би өрдөө дагуур хүүхэд гэх бодол. Элиза Тодди хоёр төрсөн хүүхэд нь учраас надаас илүү хайрлаад байна гэж өөрөө сэтгэл дотроо гомдлсоор. Үүний улмаас өөрийгөө би хэрэггүй амьтан мэтээр төсөөдлөн ганцаардал гутрал татаж эхэлжээ. Тэгээд 6 дугаар ангид орох наснда бусдын анхаарал татах гэж өөрийгөө гэмтэх үйлдэл гаргах болов. Аав Хайди хоёрын хувьд ийм зүйл харсан нь маш том зочрол болж балмагдуулсан нь мэдээж. Тэр дундаа Хайди бол би энэ хүүхдүүдийг цогцохосоор анхаарч чадаагүйхын төлөө буруутай гэж бодон өөрийгөө зэмлэх болжээ. Тиймдээш тэр улам Донованд сэтгэлийн шарахтай хүүхэд мэт хандаж яасан ч ганцаараа ингэ орхихгүй гэж шийджээ. Тухайн үед гэр бүлийн байдал ер нь ийм байв. Хайдигийн төрсөн хүүхэд болох Элиза Тодд хоёр нас биед хүрч тусдаа гарсан. Аав Шэнэн ажилдаа ихэнх цагийг зарцуулж гэртээ бараг байдаггүй. Тиймээс Хайди бүх анхаарлаа Донован дээр төвлөрүүлэх боломжтой байж хамт хооллох, тоглох, ярилцах гээд бүх зүйл хамт байв. Ингэж хамт байвал сайжрах байх гэж найдсан. Донованы сэтгэл зүйн байдлыг илүү дээр болохыг хүсэж сэтгэл заслын эмчилгээ хийх эмч хайж олон. Гэвч Донован надад ямар ч асуудал байхгүй, эмчит үзүүлэхгүй гэх зэргээр эрс дургуутжээ. Хайди хүүхдтэй хүчээр тулах нь эсрэгээрээ сөрөг үр дүнд хүргэж болзошгүй гэж болгоомжлов. Гэтэл Донован үнийг Хайди надаас бүр мөсөн нүрээ бурууллаа гэж өөрийнхөө ойлгон уралсан. Би өөрийгөө гэмтээсэн, би үнэхээр өвдөж байна. Гэтэл яагаад ээж чиг илүү их аргадаж хайрлаж хамгаалахгүй байгаа юм? Ийм байгааг бодоход би ээжийнхээ төрсөн хүүхэд биш, зүгээр дими хэрэггүй хүүхэд юм байна гэж дотроо бухимдаж муу мухай зүйлс бодож эхэлсэн гэсэн. Энэ үйл явдлын дараа өөрөө амиа орлох эсвэл өөрийгөө гэмтэх аюултай үйлдэл үзүүлснээс нь болж Хайди заримдаа Донованыг загнах хэрэгтэй болов. Өмнө нь бол үргэлж хайр халамжаар ханддаг байсан ч хитцөөлөн байгаад байвал бүр буруу тийшээ явчих вэ гэж айсан хэрэг. Гэвч Донован үүнийг яагаад намайг загнаж байгаа юм бэ? Төрсөн хүүхэд нь биш учраас л ийм байна гэх байдлаар илүү буруугаар ойлгоод сэтгэл санаа нь улам дордон муудсаар байлаа. Ингээд Донован 14 настайдаа бүр эрс өөр хүн болж хувирсан гэхэд болно. Хүн алах тухай элдв төрлийн гаж сонирхол тээж найзуудтайгаа хүн алах аргуудыг яриад гэрцгийн алуурчдын талаарх мэдээлэл хайж үхэл аллахын сэтэл автах болов. Мөн үүгээр зогсохгүй интернетээр танилцсан охинтойгоо шалдан зургуудаа солилцох зэрэг үйлдэлүүдийг хийх болжээ. Ингээд 2017 оны 4 сарын 6-ны өдөр гэрт Хайди Донован хоёр л байсан үе. Хайди гэрээ цэвэрлэж харин Донован цочны өрөөний буудан дээр сууж найз охинтойгоо чат бичиж байлаа. Тэгтэл Хайди түүний хажуугаар өнгөрөхдөө утсан дээрх хит задгаа зургуудыг олж харчихдаг. 14 настай хүүхэд ийм зүйл хийж байгааг хараад маш их цочирдож утсыг нь булааж авлаа. Аав чинь ирэхээр энэ талаар ярьж шийднгээ дуурлав. Донован маш их уралж эхэллээ. Чи яагаад миний хэрэгт оролцоод байгаа юм? Чи ер нь миний ээж юм уу гэд ярьж эхэлжээ. Хайди хэлэх үггүй болсон ч зүгээр өнгөрүүлэхгүй чангахан загнаж зандарч эхэллээ. Ингээд Хайди маргалдахгүйгээд өөрийгөө тайвшруулахаар буцаад галтогоондоо очиж гэрээ өргөжлүүлэн цэвэрлэхээр шийдэв. Гэтэл Донован араас нь чимээгүй дагаж ороод галтогооны шүүгэнээс галтогооны хутга шүүрч аваад өөрийнхөө өрөө рүү орчихв. Тэр аллах үйлдэхийн өмнө зориултын хувцас өмсөхийг хүсэж байжээ. Тэгээд хар өмд цагаан малгайтай цам зөмсөд улаан палмастраар уруулаа хоёр тал руу сунгаж зурж эхэлсэн байна. Нэг осондоо киноны Жокер шиг инээмсэглэл зурсан гэсэн. Тол руу хараад сэтгэл хангалуун болж за бэлэн боллоо гэжээ. Тэр галтогоондоо эргэж очиж Хайди руу хутгатайгаа дайрч олон удаа хутгалж эхэлсэн байна. Гинтийн дайралтад өртсөн Хайди аимшигтай орилж зүхтхийг оролцсон ч Донован араас нь хөөж олон дахин хутгална. Үнэн дээр нэг алхамж холдоход хэцүү байв. Гэрийн хан шал аль хэдийн Хайдигийн цуснд будагдан улаан өнгөтэй болсон байлаа. Тэр өдөр Донован Хайдиг нийт 62 удаа хутгалсан байдаг. Дараа нь тэр хэсэг зур ядарснуу гэлтэй уухан уугаад суужээ. Харин Хайди азар тэр үед амьсгаан тасраагүй бүх биеийн шархатсан ч сүүлчийн хүчээ шавхан унтлагын өрөө рүү зүгтэж өөрийн уцаар цагдаа дуудахыг оролцсон байна. Гэтэл Донован араас нь хурж ирээд аавынхаа гар буугаар толгоор нь будаж Хайдиг газар дээр нь амийг нь хороосон гэдэг. Толгоогоо удаалгаж цуснд будагдсан Донован хэсэг зур зүгээр л чимээгүй суужээ. Дараа нь 911 рүү уцтаад ямар ч утга авцалтаагүй зүйл яриад эхэлсэн. Би Хайдиг алчглаа.
Гэхдээ энэ би биш. Энэ бол Жеф байсан. Би алахыг огт хүсээгүй. Миний доторх Жеф л тэгсэн гэх мэт. Хайдиг алж байхдаа гаргаж байсан аимшигт харц хэрцгий байдал нь тэр үед огт алга болж яг л айж дагдсан жаахан хүүхд шиг дуун чичирч байжээ. Тэгвэл Жеф гэдэг этгээд юм бэ? Доноовн хэлэхдээ өөрийнх нь дотор амьдардаг алуурчин Жеф ийм зүйл хийсэн гэв. Жеф гэдэг нь 2011 оноос Америкт интернетээр төгсөн аимшигын дүр болох алуурчин Жеф гэх домогт суурилсан дүр. Цагаан малгайтай цамц хар өмд өмсөд амаа хоёр талаас нь ихэд урт цуссан мэт харагддаг. Түүхэндээ Жеф сургууль дээрээ дээрлэхүүлж ноцтой галж чадсныхаа дараа сэтгцийн хувьд галзуурч өөрийг нь дээрлэгсэн хүмүүсийг хутгалж алдаг болсон гэх агуулгатай нэгэн домог бий. Доноовн Жефийн тухай энэ аимшигын өгүүлэмжид хүчтэй татагдаж аллагаар дамжуулан ирэх мэдэл хүчийг олж авсан хэмээн итгэх болжээ. Улмаар Жефийг шүтэн бишрэх болсноор өөрийн дотоод дахь Жефийг бий болгож өдөр тутам түүнтэй ярилцаж эхэлсэн гин. Эхэндээ өөрийнхөө толгойд байгаа төсөөллийн найзтай болох нь гайхалтай мэт санагдсан ч сүүлдээ Жеф нь хэрцгий хүчирхийллийн шинжтэй болж ирэхэд айдас хүрч эхэлсэн гэсэн. Доноовн өөрийн хийсэн буруу үйлдэлүүд нь үнэндээ өөрийнх нь биш Жефийн хийсэн хэрэг. Ялангуяа 4 сарын 6-нд Хайдитай муудалцсныхан дараа Жеф өөрийг нь эзэмдэж алуурчин болгосон гэж мэдүүлжээ. Доноовн баривчлагдсны дараа шүүх хурлууд маш их олонний анхаарал татсан. Яагаад гэвэл тэр дөнгөж 14 настай хүүхдчүүдээ. Гэтэл Америкийн нэгдсэн улсын Огайо мужийн хуулиар бол түүнд өсвөр үеийнх нь ногдуулах дээд ял нь ердөө 7 жил. Гэвч прокурорууд энэ хэрэг дэндүү аимшигтай. Ийм хүүхдийн хэрэг насан туршидын шүүхээр шийдэх нь зөв гэж үзв. Ээжигээ 62 удаа хутгалж алсан гэдг нь үнэхээр хэрцгий учраас шүүгч прокурорын талд оржээ. Ийхүү Доноов нь Огайо мужийн төвхөнд хамгийн залуу насан туршийн байр сууриар шүүхэд татагдсан хэрэгтэн болов. Өмгөөлөгч нар нь арга барилаа өөрчилж Доноов сэтгцийн өөрчлөлттэй тэгэхээр гин буруугүй гэж маргаж эхэлсэн. Тэрээр хийоосон 2 дахь дүрээ бий болгож хийсвэрлэн харах хэмжээндээ хүртэл эмгэгтэй байсан гэв. Харин прокурорууд эсэргүүцэн шинжилж үзсэн сэтгэл зүйн 2 эмч хоёулаа үнийг үгүйсгэсэн. Зүгээр л хөнгөн депресс байсан гэсэн дүгнэлт гаргасан гэв. Улмаар 2018 оны 7 сарын 24-нд шүүх шийдвэр гаргаж Доноовныг гин буруутай тооцсон 28 жилийн ял оноолоо. Гэвч Доноов энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Би насан туршаагүй хүн үүнийг насан туршийн хэрэгээр шийдэх нь буруу гэж маргасаар байв. Тэрээр 3 жил дараалан дав залдсан ч бүгдд нь ялагдчихэ. Гэтэл 2021 он том эргэлт боллоо. Америкийн нэгдсэн улсын дээд шүүх хүн амины хэрэг үйлдсэн ч өсвөр насныхныг насан туршийн адил шийдэхийг бүрэн хориглох шин журам гаргаж мөн өсвөр үеийн эрхийг хамгаалахын Доноовныг өмгөөлөн тэр бол залуу хүн дахин зөв замд орох боломжтой гэж мэдэгдэл илгээв. Ийхүү 2022 оны 12 сард Огайо мужийн дээд шүүх энэ хэргийг өсвөр насны шүүх рүү дахин шилжүүлэхийг даалгажээ. Өмгөөлөгч нь Доноов нь сүүлийн 3 жил хоригдохдоо ганц ч удаа ямар нэгэн хүчирхийллийн хэрэг тарьсангүй тэр өөрийгөө залруулж чадна гэж онцолжээ. Ийхүү удаан хугацааны тэмцэл эцэстээ өсвөр насны дээд шүүх Доноовныг 21 нас хүрэх буюу 2023 он хүртэл сэтгэл заслын эмчилгээ хийх шийдвэр гаргаж эцэст нь ердөө 6 жил хоригдох ялтай болж тарав. Хайдиг 62 удаа хутгалж 1 удаа буудаж амийг нь бүрлэгсэн алуурчин суллагдах боллоо. Энэ явдал Америкийн нэгдсэн улс даяар талцал маргаан үүсэж олон хүмүүст бухимдаж эсэргүүцсэн. Гэвч уг шийдвэрийг дахин өөрчлөхөд амаргүй байв. Ээжийг минь алсан алуурчин эцэстээ ингэж суллагдана гэж үнэхээр итгэмээргүй. Сонсох төдийд л дахиад ээжээ алдсан үетэйгээ адилхан тамд байгаа мэт санагдаж байна гэж үгэлэн ярьж байлаа. Ингээд цаг хугацаа улиран 2023 оны 12 дугаар сарын 3-нд Доноов 2 жилийн турш хийлгэсэн сэтгэл заслын эмчилгээ дуусгаж эрх чөлөөтэйгээр суллагдсан. Тэр аимшигт хэрэг үйлсэнд нь дахин ямар ч ял онохгүй. Огайо мужид ямар нэгэн хориг хязгаарлалтгүйгээр жирийн л нэг иргэн шиг амьдрах болжээ. Тэр үнэхээр шинэ хүн болж чадсан уу? Аллах их хүсэл бүр мөсөө айлсан уу? Эсвэл хаа нэгтээ энийгэд л яваа болов? Үүний үнэн зөвийг зөвхөн Доноов өөрөө л мэдэх үзээ. 28 настай эмэгтэй Кени Малайзад амьдардаг хятад гаралтай гэр бүлд 3 охины дундх охин болж төржээ. Малайз бол зүүн өмнөд Азийн орнуудаас эдийн засгийн түвшин нэлээд өндөр хөгжсөн орн. Үүнтэй холбоотойгоор энд маш олон янзын үндэстэн ястан амьдардаг. Кенигийн ээж нь хятад Индонезийн ирлээс аав нь Сингапур хүн байв.
Ийм л олон янзын соёл, гарал үүсэл бүхий орчинд Кенни багаасаа янз бүрийн үндэсний хүмүүстэй харилцахад дасаад тийм орчин нь түүнд хэвийн мэд санагдах болжээ. Кенни Хавайд суралцахаар явж их сургууль эдийн засгийн чиглэлээр мэрэгжил эзэмшжээ. Америк нэгдсэн улсын Сантьяго хот руу очиж тэнд IT шинжээчээр ажилд орсон байна. Үнэхээр шаргуу хөдөлмөрч аав ээж нь бахархмаар охин байсан. Тэгтэл 2001 онд Кенни амьдралынхаа ханыг олсон нь Сингапур гаралтай Америк залуу Брэндон байв. Тэд гэрлэж ад жаргалтай амьдралаа эхлүүлжээ. Шинэхэн гэр бүл бие биедээ маш их хайртай байснаас гадна хүүхэдтэй болохыг ямар ч хүнээс илүү хүсэж байсан гэдэг. Тэд удахгүй хүүхэдтэй болох талаар төлөвлөн Америк дахь доктортой амьдралаа эд тасаж байтал 2003 онд хурмын 2 дахь жилд нь Малайзаас яаралтай дуудлага ирэв. Аав нь эрүүл мэндийн шинжилгээнд орж илэгний авдартай гэж онцлогдсон тул яаралтай мэс засалд орох шаардлагатай болжээ. Аавтайгаа сайхан харилцаатай байсан Кенни энэ мэдээг аваад шууд онгоцны тасалбар авч 6 сарын 1-нд ажил дээрээсээ чөлөө аваад ганцаараа нисэх болов. Малайзад иртэл аавынх нь мэс засал аль хэдийн дууссан, мэс засал амжилттай сайн болсон. Мэдээж аав нь бие сул байсан ч удаан уулзаагүй охинтойгоо уулзсандаа баяртай байв. Өдөр ирэх тусам биеийн наажмаар тэнхэрч эхэллээ. Тэгээд Кенни гэр бүлийнхэндээ тусалж аавыгаа харж байсан боловч Америкийн нэгдсэн улс дахь ажлаас дуудаж Малайзад удаан байх боломжгүй байв. Аавынхаа биеийн байдлыг хараад 6 сарын 14-нд Америк руу буцахаар төлөвлөд байжээ. Ингээд 2-7 хоног гэр бүлийнхэнтэйгээ сайхан цагийг өнгөрөөсний эцэст буцаасаа 1 хоногийн өмнө буюу 6 сарын 13-нд ах トゥ хамаатан садан найз нөхдөдөө хамт шинэ дөрөвт байдаг нэгэн худалдааны төвийн ресторанд цуглан хооллов. Хөвгчлөлтэй яриа өрнүүлж инээд хөрөөр дүүрэн байлаа. Кенни тэр үед ээжигээ хартал нэлээд ядарсан шинжтэй харагдав. Учир нь аавынх нь насаргаа сувилгаа ихэвчлэн ээж игч хоёрын нуруунд дээр байсан болохоор ядарх нь аргагүй. Тэгээд Кенни ээж игч хоёр минь их ядарсан харагдаж байна. Би та хоёрыг төрүүлээд гэрт чинь хөргөж өгчгөөд эргээд ирье гэж хэлээд сандлаасаа босов. Ингээд тэр гурав ресторанаас гарч автомашины зогсоолын төлбөр төлдөг хэсэг рүү очижээ. Гэтэл нэг зүйл мартсан нь зогсоолын тасалбар машинд үлдсэн байв. Тиймээс Кенни та хоёр түр энд хүлээж бай. Би одоохон машинаас тасалбараа аваад ирийгээд ганцаараа доош газар доорх зогсоол руу явсан байна. Ээж игч хоёр нь хурдхан аваад иргээд төлбөр төлдөг хэсгийн гадна зогсож байж. Гэтэл Кенни буцаж ирсэнгүй. Эхэндээ тасалбараа олохгүй удаад байна уу гэж бодсон ч уцруу зарлахад уцаа авсангүй. Уг нь их ойрхон газар байжээ. Ээж игч хоёр нь ямар нэгэн асуудал гарсан байх гэж хар төрж эхлэв. Ингээд Кеннигийн машинаа тавьсан гэсэн зогсоол руу очисон ч охин чалга, машин нь чалга. Ресторанд буцаж очиё юу гэж бодоод буцаж очтол үлдсэн хамаатан найзууд нь л байж Кенни байгаагүй гин. Кенни байхгүй болчихлоо гэхэд бүгд сандарч гуйлсан зогсоолоор түүнийг хав. Энэ газар төөрнө гэж баймааргүй юм а. Яагаад машин нь алга болчих уу гэж сандарч эхэлсэн. Асуудал нэгэнд ноцтой болж буй тодорхой. Эцэст нь тэнд байсан нэг найз нь худалдааны төвийн хамгаалалтын албанд хандаж камерын бичлэгийг шалгуулъя гэж хэлв. Ингээд бүгд хамгаалалтын албанд очин учир байдлаа хэлтэл тухайн үе дотоод системд ямар нэг техник саадал гарсны улмаас камерыг тэр дор шалгах боломжгүй хэдэн цаг хүлээх хэрэгтэй гэжээ. Кенниг сургаггүй алга болчихсон энэ үед тийм олон цаг хүлээх нь хэцүү асуудал байв. Гисэн хідээж өөр аргагүй тул тэд хүлээв. Эцэст нь бичлэгийг шалгаж үзтэл итгэмээргүй зүйл байлаа. Эхлээд Кеннигийн машин гарахаалгаар маш хурдтай гарч буй нь харагдана. Харин жолоог танихгүй хүн барьсан байсан. Эн чинь хэн бэ гэж харсан ч хинч танихгүй огт харж байгаагүй хүн. Тэгээд бичлэгийг жаахан тодруулж харахад тэр залуу машиныг бараг л зогтож байгаа мэт жолоодож байв. Гэтэл энэ үед зорчигчийн суудал хин нэгэн бүхийд сууж буй нь бүдэг боловч үзэгдлээ. Кеннигийн ээж шууд таньсан байдаг. Эн чинь манай охин гэж Кенни хүнд барьцаалагдсан болж таарав. Гэр бүлийнх нь яаралтай цагдаад мэдэгдэж ирэл гарсан ч ямар ч үр дүнд хүрсэнгүй. Америкт байсан нөхөр Брэндон эхнэрийг чинь хулгайлсан бололтой сургаггүй болчихлоо гэсэн аимшигтай мэдээ сонсоод яаралтай Малайзад очижээ. Мөн гэр бүл нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай охин алга болчихлоо гэж мэдээлэл тарснаар энэхүү хэрэг Малайз даяар маш хурдан тархаж олонний анхааралд орсон байна. Гэр бүлийнх нь охиноо 9 минут олохыг хүсэж сандарч байсан ч нөгөө талаар аюулгүй байж магадгүй мөнгө л нэх байх гэсэн өөдрөг итгэл тээж байв. Учир нь Кенни таквондогийн хар бүстэй өөрийгөө хамгаалах чадвартай гэдгийг тэд мэддэг байсан.
Мөн хэрвээ энэ хэрэг зүгээр л мөнгөний төлөө юм бол мөнгө өгөөд охиноо аврах боломжтой гэж бодож байжээ. Гэтэл 6 сарын 15-наас эхлэн таагүй мэдээ дуулдаж эхэлсэн нь алга болсон Кеннигийн машиныг нэгэн барилгын талбайн ойролцоогоос олсон явдал байлаа. Машин нь бүхэлдээ их хэвдрэлтэй урд баруун дугуйнд хагарч урагдсан байв. Түүнээс гадна хамгийн их түгшээсэн зүйл нь арын суудал цусны толб, дээр нь цус болсон өсгийтэй гутал үлдсэн байлаа. Гэр бүлийнх нь улам майж муу совин татаж эхэллээ. Тухайн хэрэг гарснаас 4 хоногийн дараа буюу 6 сарын 17-нд барилгын талбайд ажилладаг нэг ажилчин өглөө эрт эвгүй үнэр үнэртэж байгааг анзаарчээ. Тэр орчин тойрноор шалгахад бараг удаан ашиглагдаагүй ус зайлуулах хоолойноос өмхийн үнэр гарч буй нь мэдэгдсэн байна. Анх энд үхсэн амьтны сэг байгаа юм болов уу гэж бодоод хартал дотор машины хуучин дугуй харагдсан. Гэхдээ дугуйн дотор ямар нэг юм нуусан байдалтай санагдсан тул сэжигтүр цагдаад мэдэгдэв. Удахгүй ирсэн цагдаа нар тэр дугуйг гаргаж иртэл гал түлэгдсэн эмэгтэй хүний цогцос байлаа. Цогцыг гаргаж үзэхэд аимшигтай гэмээр дүр зураг өгсөн нь хоёр гарыг хүлсэн, бүх бие нь түлэгдсэн, мөн хутгалуулсан шархтай байв. Цагдаа нар энэ эмэгтэй Кеннигийн биеийн харьцаатай тун төстэй юм гэж таамаглаад гэр бүлийнхэнтэй нь холбогдлоо. Цогцыг таних боломжгүй боллоо түлэгдсэн учраас аль бие усны үзлэг шалгалтыг шаардлагатай болсон бөгөөд Кеннигийн эгч төлөөлж очижээ. Тэгтэл эгч нь уг цогцонд төхөж очиод уйлж эхэлсэн байна. Учир нь цогцтой шатчихсан Джейнсэн өмд үлдсэн ч энэ нь эгчийнхэн Кенни төгсөн өмд байсан. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талигаач нь хүчирхээлэлд өртөж дараа нь хэн нэгэн хоолойг нь боож алсан байжээ. Хохирогчийн хувьд биед байсан хутганы шарх нь уг эмэгтэйг эсэргүүцэл үзүүлэхэд нь хутгалсан байж болзошгүй гэж үзсэн байна. Үүнийхээ дараа тухайн хэргийн уул мөрийг баллахын тулд гал тавьж шатаасан. Ингээд энэ хэрэг барьцаалагдсан биш алалгын хэрэг болж хувирв. Тухайн үед ямар нотлох баримт байсан бэ гэхээр талигаачийн биенээс гэмт этгээдийн ДНХ илэрсэн ч хэн гэдгийг олж чадаагүй. Худалдааны төвийн зогсоолын камерт гэмт хэрэгтний дүрс бүдэг бадаг байсан ч хэн гэдгийг танихад хангалтгүй байсан. Нэг ясандаа мөрдөн байцаалтад томоохон бэрхшээл учирч эхлэв. Цагдаа нар чухал гэрч хайж олон нийтэд хандсан боловч хэрэг гарсан тэр орой зогсоол хүн цөөтэй байсан тул шууд харсан хүн олдоогүй. Бүх зүйл мухардах янзтай байтал цагдаад нэг дуудлага иржээ. Нэгэн цагдаа 6 дугаар сарын 14-ний орой Кенни мөн түүнтэй хамт байсан эрэгтэйг харсан байж магадгүйгээд мэдүүлэг өгсөн тэр байв. Уг цагдааг Лави гэдэг бөгөөд яг алга болохын урд шөнө гэмт хэрэг их гардаг газар эргүүл гарч байж лээ. Шүн дунд орчимд нэгэн машин замын хажуу зогсож байхыг олж хараад машинд ойртон очтол нэг залуу нэг эмэгтэй хоёр байв. Лави тэднээс яагаад энэ зогсож байна гэж асуухад жолоо барьж байсан залуу бит хоёр ярилцах зүйл байгаа болохоор гэд сандарч эхэлжээ. Харин хажууд нь сууж байгаа эмэгтэй маш төгшсөн айсан янзтай байсан төдийгүй залуугийн нүдийг хариулж байгаад уцаар мессеж бичих гэж оролдож байх шиг харагдсан гэдэг. Лави та хоёр жолооны үнэлэх бичиг баримтаа үзвэл машинаас бууж иргэж хэлэхэд эмэгтэй буухыг оролдсон ч бууж чадалгүй жолооч залуу шууд машинаа асаан цогцжээ. Цагдаа Лави буутай байсан тул машины дугуй руу 2 удаа буудаж мотоциклаар араас нь хөөсөн боловч харамсалтай нь алдсан байна. Лави тэр залуугийн бичиг баримт үлдчихсэн байв. Тэр нь Ахмед Наджи Барис гэх 27 настай эрэгтэй үнэлэх байлаа. Түүний үнэмлэхтэр бичигдсэн хаягийг шалгатал хуурамч байжээ. Эцэст нь түүний эхнэрийг олж жинхэнэ амьдардаг газрыг тогтоон цагдаа нар гэрийнхэн гадаа отож байгаад баривчлав. Гэтэл Наджи баригдахдаа огт сандарсан шинжгүй инээсээр л байв. Мөрдөн байцаалтын турш тэр бүх зүйлээ өгөөсгөж ямар нотлох баримт байна. Би тэр эмэгтэйг танихгүй гэжээ. Гэвч тэр үед цагдаа нар Наджибийн ДНХ сорцыг авчихсан бөгөөд үүнийг талигаачийн биенээс илэрсэн ДНХ-дэд тулган шалгаж байв. Хариуг нь маш яралтайгаар хүлээж байсан цагдаа нар эцэст нь 99.9% таарч байна гэсэн хариуг авлаа. Ийхүү нотлогоо гарахад Наджиб яаж ч гүрийсэн нэмэргүй болжээ. Нэмж хэлэхэд түүний гэрт нэгжлэх хийхэд цус болсон хөрөн өмд нь бас илэрсэн бөгөөд тэдгээрт Кеннигийн цус байв. Эцэст нь Наджиб үйлдсэн хэрэгээ ярьж эхэлсэн юм. 6 сарын 13-нд тэр зогсоолд санамсаргүй таарсан нэгэн эмэгтэй машиндаа тонгоогоод ямар нэгэн зүйл хайж байхыг хараад гэнэт хүч хэрэглэн түүнийг машины суудлал руу түлхэж машинд нь суусан гэдэг. Кенни ихэндээ мөнгөтэй холбоотой дээрэн байх гэж бодон
Би чамд мөнгө өгье гэж хэлсэн ч Наджиб ямар ч хариу үзүүлээгүй. Харин хэсэг хугацааны дараа машина хөнгүү шахам газар руу жолоодон цагдаа лавыг шалгуулах үед Кенни одоо л аврагдах гэж горьдсон боловч Наджиб шууд л цугтаж цагдаагийн буудсан суманд машины дугуй хагарсан ч хол явж чаджээ. Дараа нь дугуйгаа шалгахаар түр зогсоход нь хэрвээ энэ нэмэгтэйг сулалвал би баригдах нь гарцаагүй. Тэгэхээр өөрийгөө хамгаалахын тулд эцсийн аргаа хэрэглэж бүр дуусгуур болохоос өөр аргагүй гэсэн аимшигтай бодолд толгойд нь орж ирсэн гэсэн. Тэгээд хөнгүү газарт машинаа ахин зогсон Кеннийг хүчирхийлсэн байдаг. Үүнийхээ дараа түүнийг хутгалж шархтуулаад Кеннийг цухтаалахгүй гэж ус зайлуулах хоолойнд орхиод цухтах бодолтой байжээ. Гэтэл яг тэр үед сүмийн мөргөлийн цаг болсныг зарлах сүмийн хонхны дуу гарч Кенни намайг тавиад явуулчих хинт ч ярихгүй хэмээн гуйтал Наджиб хоёр гарыг нь залбирч байгаа юм шиг болгож хүлээд ус зайлуулах хоолой руу хийчихсэн. Дараа нь дээр нь хуучин дугуй тавиад мод банзаар дарж булаад тэр чигтээ алга болсон байна. Гэтэл тухайн өдөр Кеннигийн алга болсон мэдээлэл бүх зүйл нь телевизээр цацагдаж эхлэхэд Наджиб айд сандарч ямартай ч эд мөрийн баримт уул мөрийг бүрэн устгахыгээд хэргийн газараа дахиж иртэл Кенни амьд байж арайхийн амьсгалтай байсан ч түүний хоолойг боож эцэст нь гал тавьсан байна. Ийхүү аимшиг тэрэг бүрэн илэрч 2005 оны 2 дугаар сард Малайзийн шүүх хурал болж Наджибыг хүчингийн эрэгт 20 жил хорих харин хүн амины хэрэг нь цаазаар авах ял оноожээ. Гайхалтай нь хэрэг шийдэгдсэний дараа ч тэрээр инээсэн хэвээр байв. Яагаад инээгээд байгаа юм бэ гэж олон нийт чигшин гайхширсан. Тэр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн дахин дав заалтж байсан ч бүгд хэрэгсэхгүй болж 2016 оны 9 сард буюу хэрэг гарснаас 14 жилийн дараа Наджиб цаазаар ахуулж нас барсан байдаг. Энэ нэрийг Малайзийн ард иргэдийн айдас чихүүцлийг дээд зэгт нь хүргэсэн. Танихгүй эмэгтэйг санамсаргүй харж өмнөх дарга маань намайг шалтгаангүйгээр ажлаас халсан. Би түүнд уур хүрээд явж байсан. Энэ эмэгтэйг тэр даргаа гэж андуурлаа гэх мэтчлэн огт холбоогүй хүнд тэр аимшигтай зүйлийг үйлдсэн байдаг нь маш балмад хүний санаанд оромгүй хэрэг. Талигаачин гэр бүлийнхэн гэмт итгэхэд нас барахад энэ нь жаахан ч гэсэн тайвшрал авчирсан гэж байв. Гэхдээ эцсийн эцэд огт шалтгаангүйгээр ямар ч буруугүйгээр санамсаргүй байдлаар охиноо алдаж аимшигт мэдрэмж шаналлыг үүртэн гэдэг үнэхээр харамсалтай. Шүүх хурлын дараа ярилцлага өгөхдөө ээж нь тэр өдөр газар доорох зогсоол руу би хамт дагаад явсан бол ийм аимшигт зүйл болохгүй байсан гэж өөрийгөө маш ихэд буруутгаж шаналсан гэдэг. Мөн цагдаа лавич Кеннийг аварч чадаагүй гэж гимшиж нэлээд удаан хугацаанд шаналсан гэсэн мэдээлэл бий. За ингээд дараагийнхаа эргийг ярив. 2015 онд Америкийн Флорида мужид амьдарч байсан эмэгтэй Саша нь их сургуулаа төгсөөд үйл хөдлөх хөрөнгийн компанид ажиллаж байжээ. Саша уугийн маш хөгжилтэй, эрч хүчтэй нэгэн байв. Энэ нь түүнд олон хүмүүстэй уулзсан тэдний гэр орон байр хайж өгөх ажилд онцгой тохирсон тул би бол байр хайх ажилд мэргэжсэн шүү дээ гэж өөрийгөө хэлэх дуртай байжээ. Түүний амьдарч байсан газар нь Флорида мужийн Орландо хотын төв хэсэгт байрлах маш орчин үеийн орон сууц байлаа. Өөрөө үйл хөдлөх хөрөнгө зуучлалын компанид ажиллаж байсан болохоор нэлээд хамгаалалт сайтай, тохилог тухтай байранд амьдардаг байсан хэрэг. Тус орон сууц нь 365 өдрийн турш аюулгүй байдлаа чанд сахидаг үнэтэй өндөр зэрэглэлийн байр байв. Барилгын дотор болон гадна камер нь байнга бичлэг хийж нэг давхрын орцны хэсэг байнга харуул хамгаалалт ажилладаг. Мөн орцонд код бүхий хамгаалалттай хаалга сурлуулсан тул гадны хүн орж гарахад ихэд хүндрэлтэй газар байлаа. Хэрэг явдал болдог өдөр нь 2015 оны 10 сарын 17. Тухайн орой Саша онцгой өдөш өнгөрүүлэх болсон нь нэлээд сайн нөхцөлтэй шинэ ажилд орох урилга авчээ. Догтлон баярлаж найз нөхдөдөө хамт баяраа тэмдэглэж үдшилэг зохион байгуулсан байна. Тэд Орландогийн төвд байрлах нэгэн шөнийн клубт ороод арх хөөж бүжиглэж эхлэв. 12 цаг 30 минутын үед өөрт нь зориулсан баяр байсан болоод ч тэрөө Саша маш хурдан цогтож эхлэв. Тэгээд би одоо гэрлүүгээ явахын дээр байх гэж шийдсэн. Найзууд нь үлдэж цааш үргэлжлүүлэн уухаар болжээ. Ингээд Саша төрүүлж клубээс гарав. Маргааш өглөөнд буюу 10 сарын 18-ны өглөө урд шөнө хамтдаа клубт байсан найз Энтони Сашатай өглөөний хоол идэнгээ шараа тайлах гэж тохирсон байсан тул нэг зоогийн газарт хүлээд суув. Хүлээгээд байсан ч Саша ирсэнгүй. Өчигдөр их уусан болохоор одоо болтол унтаж байгаа юм болов уу гэж бодоод Энтони түүн рүү залхатал уцаа авсангүй. Саша бол үл хөдлөх хөрөнгийн зуучлагч.
Утас нь дандаа асаалттай байх ёстой хүн. Тиймээс утсаа авахгүй байх нь сонин санагдаж байлаа. Тэгээд Антони Сашагийн фэйсбુક руу мессеж илгээсэн ч уншихгүй байсан. Тэгээд түүний фэйсбુકийг хэсэгхэн гүйлгэж харсан. Антони нэг с ิจ гтэй зүйл ажиглав. Саша фэйсбુકээ тун идэвхтэй ашигладаг, бараг цаг тутамд шинэ пост, өөрийн амьдралын хэв маягийг оруулдаг байлаа. Гэтэл урд шөнөөс өнөөдрийг хүртэл нэг ч зураг, нэг ч пост тавигдаагүй байсан. Сашаг сайн мэддэг найзууд нь тэр амлсан бол заавал биелүүлдэг, ор сургаггүй алга болчих хүн биштэй гэж бодоод нэг л эвгүй санагджээ. Ингээд тэд цагдаад Саша сургаггүй болчих шиг боллоо гэж мэдээлсэн байна. Цагдаагийн газраас Сашагийн гэрлөө очиод хаалгыг нь хүчээр онгойлгосон байна. Тэгтэл яг ормогц тосч авсан зүйл нь угаалгын цайруулагч бодисны үнэр байв. Цагдаа нар гэрийг булан тохоогүй нэгцээр унтлагын өрөөнд ороход орон дээр хүнжил нөмөрсөн хүн харагдсан байна. Хүншлийг сөхөд үзтэл Саша нас барсан байдалтай хэвтэж байсан гэдэг. Түүний толгойн хэсгийг харвал ямар нэг мохоо зүйлээр хүчтэй зогсон ул мөртэй байв. Түүний биеийн хэд хэдэн хэсэгт шарах сорив харагдсан. Цамц дотуур хувцас маш их урагдсан бөгөөд дотуур хувцас өмсөөгүй байсан нь хүчндүүлсэн байж магадгүй гэж харагдсан. Мөн түүний гар утас төрөвч гэрийн дэлхүүрүүд алга болжээ. Шүүх эмнэлгийн урдчилсан үзлэгээр түүнийг хоолойг нь болсон өөрөөр хэлбэл боомлж алсан гэдг нь тогтогдов. Цагдаа нар гэрийн дотор талын нөхцөлийг дахин шалгаж байгаад гайхмаар зүйл олсон нь нойлын суул дурны суур таг нээлттэй дээш өргөгдсөн байв. Эмэгтэй хүн ганцаараа амьдардаг айлд суул дурын таг өргөгдсөн байх нь сонин. Тэнд эрэгтэй хүн хэрэгэлсэн шинж байна гэх дүгнэлтэд хүрэв. Мөн нарийн мэрэгжлийн үзлэг шинжилгээгээр тухайн суул дурын таган дээр гадны хүний хурууны хээ үлдсэн тогтоогдсон бол шалан дээр Сашагийнх биш өөр гутлын мөр байжээ. Түүнээс гадна Сашагийн хоолой болон цээжний хэсгээс гадны ДНХ илэрсэн байна. Ийхүү Сашаг санаатаагаар алсан гэдг нь тодорхой боллоо. Харин тэгвэл хэн ийм аимшигт хэрэг хийсэн байж таарах вэ? Өмнө хэлсэнчлэн энэ бол маш найдвартай, хамгаалалтай, өндөр зэрэглэлийн орон сууц. Гадны хүн нэвтрээ гэвэл голдуу оршин суугчийн зөвшөөрлөөр эсвэл оршин суугчтай хамт л орох боломжтой. Нууцаар орж ирсэн улмөр огт байхгүй. Уг аллагыг талигачиг мэдих таньдаг хүн үлдсэн байж болцшгүй гэж таамаглав. Цагдаа нар уг байрны орох хаалганд байрлуулсан камерын бичлэгийг олох гэж оролцсон ч яагаад ч юм хурдан олдсонгүй, баггүй хугацаа орсон байна. Сашаг сүүлдхийн арсан 10 сарын 17-ны шөнө юу болж өнгөрсөн бэ гэх зэргийг найз нөхөд мөн байрны хамгаалагчдаас тодруулжээ. Тухайн шөнө клубээс гарч ирсэн Саша маш их согтож, гуйвж давсан байв. Тэр хотын гудмаар алхаж явхад хоёр эмэгтэй энэ бүсгүй их согтуу байна, ганцаараа явхад аюултай гэж бодоод машинаа зогсон, чамайг гэрт чинь хүргээд өгье гэж Сашаг машиндаа суулгаад орон сууцны урд буулгаж өгсөн байжээ. Ингэж Саша гэртээ иргэн ирж үүний дараа шөнийн 1 цаг 46 минутын үед нэг орсон суугч ирж оцсны кодыг хийхтэн Саша түүнийг дагаад хамт орсон байна. Үүнийг байрны хамгаалтын жижүүр хийж байсан Стивен гэдэг эр нүдэрээ харжээ. Тэгвэл хамт орсон тэр залуу налуурчин байж болох уу? Цагдаа нар уг залууг сэжиглэн ДНХ-гийн шалгуултал таараагүй, тэр хүн холбоогүй болж таарав. Тэрээр Сашаг харсан үнэн маш их цогцсон байсан гэж хэлжээ. Энэ байрны хамгаалалт маш сайн, тэгэхээр хүн гаднаас зүгээр орж ирээд хүн алаад гарах боломжгүй. Айгүй бол таньдаг хүн юм уу? Хуучин найз залуу байх гэж сэжиглэв. Тэгээд Сашагийн хувьд 2-3 ч хуучин найз залуу байсныг цагдаа нар олж илрүүлжээ. Эхлээд барьмын ядаг байсан найз залуу Тейлор гэхдээ хэрэг гарсан шөнө ажилтай, баталгаатай арсан гэрчтэй, тэгээд ДНХ-ш таараагүй. Дараагийнх нь Саша нас барахаасаа өмнө хамгийн сүүл уцаар холбогдсон байна. Харин Сашагийн утас нь хэргийн газар байхгүй байсан ч азар түүний таблеттай утас холбоотой байсан тул цагдаа нар Саша, Бен хоёр хоорондоо мессеж бичсэн гэдгийг олж тогтов. Бен хэрэг гарах үед найзындаа найзтайгаа хамт байсан, бас ДНХ-ш тохирсонгүй. Ийхүү хэрэг улам ухардаж байх үед шинэ гэрч гарч ирсэн нь Сашагийн яг дээд давхрын хөршин болж таарсан хүн. Тэрээр би тэр шөнө коридорт согтуу Сашаг байрны хамгаалагч залуу дагаж байхыг нь харсан гэж хэлв. Уг хамгаалагч бол 33 настай Стивен Даксбери. Гэтэл Стивен өмнө нь би Сашаг орцны яалгаар орж байхыг л харсан. Түүнээс хойш би юу ч хараагүй гэж мэдүүлж байв. Энэ хоёр мэдүүлэх хоорондоо зүрэлдэв. Тэгэхээр Стивен худлаа ярьсан бол тэр гол сэжигтэн болно. Эцэст нь камерын бичлэгийг цагдаа нар гартаа оруулж шалгахад байрны орсон суугчдын хэлж байсан шиг
Стивен үнэхээр цаашаа дагаж явна бичигдсэн байв. Саша согтуу арайхийн алхаж байхад Стивен зай барьж араас нь дагсан. Ганцаараа явж чадхаар байна уу? Зүгээр үү гэж асуугаагүй. Санаа зовоод араас дагаж байгаа бол яагаад туслаагүй вэ? Сашаас ч гэсэн энэ залуу намайг дагаад байна гэдгийг мэдсэн. Саша эргэж харж яагаад намайг дагаад байна гэсэн байдал харагдана. Хамгаалагч Стивений ажлын цаг өглөө 6-д дуусах ёстой байтал камерын бичлэгээс харахад 6 цаг 36 минутанд гарч ирж байв. Тэрээр гарч ирэхдээ улаан байрвал цагаан өнгөтэй хогны уут барьсан харагджээ. Сашагийн гэрт бас ийм хогны уут байсан гин. Хогны уутыг бариад гарч байгаа нь их л сэжигтэй. Ер нь байрны хамгаалагч орсон суугчийн хогийг хаяж өгнө гэж байх вэ? Хамгийн магадaltaй нь хэрэг үйлдэхэд ашиглагдсан эд зүйлсийг устгах зорилготой байсан байж таарна. Цагдаа нар шууд Стивенийг дуудаж мэдүүлэг авахад би урд нь мэдүүлсэн зүйлээсээ өөр юу ч хэлэхгүй бүхнийг хэлчихсэн шүү дээ гэж хэлсэн. Түүний гарыг ажиглуул майжуулсан эсвэл амьтанд хазуулсан мэт шарахтай. Мөрдөн байцаагчид за тэгвэл худал ярьж байгааг шалгах төхөөрөмжөөр шалгана гэсэн зөвшөөрч шалгаж эхлэхэд та Сашагийн гэрт орсон уу? Та Сашагийн хоолойг боомлж яасан уу гэж асуухад маш их сандарч байлаа. Хэвлэл мэдээллээр Саша амиа алдсан гэдг нь цацагдсан боловч боомлж алсан гэдэг нарийн мэдээлэл тухайн үед ил болоогүй байсан тул тэр зөвхөн алуурчин өөрөө л сонсоод зочих мэдээ байв. Энэ асуултад Стивен маш их сандрав. Дээр нь өмнө хэлсэнчлэн нойлын суултур дээр үлдсэн хурууны хээг Стивений ДНХ-тэй тулгаж үзтэл 100% таарчээ. Энэ бүх нотлохоо гарч алуурчин бол Стивен гэдэг нь тодорхой болов. Яг юу болсон бэ гэвэл Саша орон сууцнд ирээд толгой манарсан байдалтай коридороор 40 шахан минут төөрч явв. Өрөөгөө олохгүй төөрөхөд хамгаалагч Стивен түүнийг анзаараад сэмхэн дагаж харагдсан ч би туслая гэж хэлээгүй. Би барилгын үзлэг хамгаалалтын шалгалт хийж байна гэсэн тайлбараар тойрч явна гэж худал хэлж хаана камер байдаг, хаанаас гарахад камер төртөхгүйг сайн мэдэх тул тэдгээр газрыг тойрч гарсан гэдэг. Эцэст нь Саша өрөөгөө олоод хаалгаа онгойлгоход Стивен ардаас нь шууд дайран орж хүчирхийлж алсан. 2015 оны 5 сард мөн энэ орон сууцны нэг эмэгтэй түүнээс айсандаа Стивен намайг араас мөшгөж байна гэж байрны удирдлагад гомдол мэдүүлж байжээ. Гэвч Стивен өөрийгөө би барилгын шалгалт хийж байсан гэж мэлцэж хүмүүс баталгаатай баримтгүй тул зүгээр өнгөрсөн гэдэг. Гэвч тэр хинч намайг байрч чадахгүй гэсэн бодолд улам бүр бардснаас болоод эцсийн дүнд Саша түүний золиос болсон хэрэг. 2015 оны 10 сард Стивен Дагсберийг цагдаа нар баривчилж 1-р зэргийн хүн амны хэрэг хүчин хулгайн гэмт хэрэг гэсэн үндслээр буруутгав. Улмаар 2017 онд болсон урт хугацааны шүүх хурлаар бүх буруутай үйлдэл нь нотлогдож насаараа хоригдох ял авчээ. Одоо түүнд үлдсэн ганц зүйл нь насан туршдаа эрх чөлөөгөө асуулан шоронд өгөх өдрөө хүлээх л үлдчихжээ. Амралтын өдрөөр уулзна гэж тохирсон хэрнээ тухайн өдөржин хүүтэйгээ холбоо барьж чадаагүй тул аав нь гэрт нь ирсэн байв. Гэрт ирээд хаалганы хонх дарж хэд хэдэн удаа хаалгыг төгссөн ч ямар ч чимээ гарсангүй. Азар аав нь яаралтай үед ашигладаг төлхөөртэй байсан тул хаалгыг нээгээд бутгаш оржээ. Байрны доторх нь нилээд эмх цэгцтэй цэвэрхэн байсан ч нэг л эвгүй санагдаж байв. Ийш тийш эргэлтэн хүүгээ нэрээр нь дуудаж явахдаа аав нь санаандгүй унтлагын өрөөний хаалгыг онгойлготол аимшигтай дүр зураг өгтөж байв. Тэнд хүүгийнх нь 23 настай эмэгтэй найз Жюли орон дээр цусан тутгалсан байдалтай хэвтэж байв. Түүний дүр төрх үнэхээр аимшигтай байсан. Жюлигийн толгой төрсөн өдрийн баярт өмсдөг хатны титэм шиг зүйл байх бөгөөд бууны суманд оногдсноос болж гавлын ясны тал орчмонд байхгүй болсон байна. Түүнээс гадна хувцас нь урагдаж цамцных нь ард талд англиар хараалын үгс бичсэн байсан. Энэ аимшигт байдлыг харсан аав нь цочирдсан. Юу болох нь энэ вэ арай миний хүү Сэм ийм зүйл хийсэн гэж юу гэж боджээ. Ямар ч байсан цагдаа дуудлага өгийгээ залгасан. Гэрт ирсэн цагдаа шинжээчийн баг хэргийн газрыг хараад цаазын ял үйлддэг газар шиг санагдсан гэжээ. Жүүлигийн биед бичигдсэн хараалт оромж үгс нь түүн рүү чиглэсэн их уур хилэнгийн илэрхийлэл төдийгүй энэ алалгыг зориуд хэн нэгэнд харуулах гэсэн санааш байж магадгүй гэж цагдаа нар үзжээ. Хэргийг анх бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой хэрцгий аллага мэт санагдаж байв. Гэвч задлан шинжилгээний дүнгээр тийм шинж тэмдэг илрээгүй. Гэрт доторх байдал эмх цэгцтэй байсан бөгөөд гаднаас нэвтэрсэн уул мөр болон алдагдсан эд зүйлс огт илрээгүй нь хэргийн зорилгыг бүрч бүлээнтэй болгож байлаа.
Цагдаа нар үзлэг хийх явцдаа шүүгэнээс Жулигийн цүнхийг олжээ. Дотор нь байсан гар утсыг шалгахад Сэмээс ирсэн сүүлийн мессеж хадгалагдсан байв. Өнөөдөр надад хэцүү байна, манад ирж болох уу гэсэн байжээ. Энэ мессежийг үндэслэн мөрдөгчид Сэм арх мансууруулах бодис хэрэглэсэн үедээ найз Жулиг хүчирхийлхийг завдаж бүтлгүүцсний улмаас алсан байж болзошгүй гэсэн таамаг төвшүүлв. Түүнчлэн Сэм хэргийн дараа сургаггүй болсон, машин нь алга болсон, гар утсаа унтраас нь зэрэг нөхцөл байдалч энэ таамгийг баттгаж байлаа. Манад ирж болох уу гэсэн Сэмийн мессеж нэг талаар тусламж хүссэн мэт харагдах авч хэргийн хүрээнд бол гаж буруугаар ашигласан байх магадлалтайг цагдаа нар анзаарчээ. Ингээд Сэмийн талаар товч мэдээлэл ярил тэрээр өндөр нуруутай, бие бэлдэр сайтай 20-од настай залуу байсан бөгөөд их сургуулийн найз нөхцийн дунд хөгжилтэй, дүлгөөн зангаараа танигдсан нэр хүндтэй нэгэн байжээ. Гэвч цагдаа нарын анхаарлыг татсан нэг зүйл байсан нь Сэм ахлах сургууль байхдаа гэмт бүлэглэлтэй холбоотой байсан байв. Кинстанд 3 жил цэргийн алба хааж сэтгэл санааны хямралд ороод шаналж байсан залуу юм. Гэхдээ тэр одоо энгийн тогтун амьдралаар амьдарч байсан гэдгийг аав нь цагдаад хэлж хүүгээ ийм зүйл хийх хүн биш гэж эсэргүүцв. Байнгын эмчилгээ ээлгэж дээрсэн дахиад офицероор эргэж илсэн орохоор их сургуулаа үргэлжлүүлэн төгсөх зорилготойгоор эрчимтэй бэлдэж байсан гэдэг. Сэм Жули хоёр их сургууль танилцжээ. Жули нь Японы цагаач гэр бүлийн охин, Калифорнид төрж өссөн нэгэн. Багаасаа бүжиг урлагийн тал дээр авьяастай их сургуульд ороод загвар дизайны чиглэлээр суралцсан байна. Зан ааш нь ерөнхийдөө ийдэг эндэрэнгүй хөгжилтэй, олон талын авьяастай эмэгтэй бөгөөд Сэмтэй дотн нөхөрлөдөг байв. Тиймээс цагдаа нар Жулигийн амнасаа алдсан хэрэгт яагаад Сэмийг гол сэжигтэн гэж үзэж байна вэ гэвэл түүнд гэмт бүлэглэлийн хэргийн төв, дайны дараах сэтгэл санааны хямрал, дээрээс нь хэргийн газар бол Сэмийн гэр байсан болохоор. Сэм сураггүй байгаа нь тэр өөрөө хэрэг үлдээд цухтаав уу гэж цагдаа нар бодсон. Гэвч Сэмийн аав хүмүн цэргээс ирснээс хойш амьдралаа босгох гэж шаргууцдгийж байсан. Амралтын өдрүүдэд надтай байнга уулздаг, ирээдүйдээ зориулж мөнгө цуглуулдаг. Тийм сайхан амьдралтай хүмүн арх мансууруулах бодист мансуурч найзыгаа алаад зугтаана гэж эрүүл ухаанаар бодоход байж боломгүй явдал гэжээ. Цагдаа нар тэгвэл Сэм яг хаана байгаа юм гэсэн асуултанд аав нь бас хариулж чадсангүй. Ингээд аав нь өөрөө хүүгийнхээ сураг чимээг хайж эхэлтэл санаанд оронгүй газраас уул мөр илэрчээ. Учир нь хэрэг болсны дараа Сэмийн кредит картаар ИТМ-нээс мөнгө авсан баримт олдсон төдийгүй ойролцоох пиццаны газраас захиалга хийсэн гэсэн баримтч олджээ. Аав нь үүнийг цагдаад хэлж цагдаа нар тухайн ИТМ-ний камерын бичлэгийг шалгатал мөнгө авсан хүн нь Сэм биш, малгай өмсөж нүдний шил зүлсэн залуу байсан. Тэгээд цагдаа нар карт ашигласан пиццаны газарт очиж камерын бичлэгийг үзүүлтэл тентхий ажилтнанд тухайн хүнийг санаж байсан төдийгүй хаашаа пицца хүргэлт хийснээ хэлжээ. Цагдаа нар Сэм өөр хүнээр мөнгө ахуулж хоол захиалсан юм байна гэж таамаглаж уг гэрийн аяган дээр очисон боловч тэнд Сэм байхгүй, карт ашигласан 16 настай Весли гэдэг хүү л байв. Весли Сэм нас барсан Жулиг огт танихгүй гэжээ. Весли надад 26 настай театрын жүжигчин Даниэл гэдэг хүн би шүүхийн барьцаа гаргагч компанид ажилладаг. Нэг хүн зүхтаагаад барьцаагаа төлөхгүй байна. Би зав муутай тул чи картаар мөнгө аваад өгөөч гэж хүссэн. Харин би надаа мөнгө өгнө гэж бодоод зөвшөөрч гисэн гэж ярив. Веслигийн энэ мэдүүлгийг сонсож байсан цагдаа нар гинэт Сэмийн гэрт байсан хурмын урлаг санаанд оржээ. Тэнд сүйд залуугийн нэр нь Даниэл гэж байсан тул Сэм Даниэл хоёр бие биенээ мэддэг байх магадaltaй. Тэгээд цагдаа нар Даниэлийг ч мөн гэмт хэрэгтэй холбоотой гэж үзэн түүний оршин суугаа газрыг шалгахад гайхмаар баримт гарч ирсэн нь Даниэл нь сүйд бүсгүй ричлтэйгээ Сэмийн байрны яг доод давхарт амьдардаг байв. Тэгтэл би шүүхийн барьцаа гаргагч компанид ажил хийдэг гэсэн худал болох нь тодорхой. Даниэл хэд хэдэн мюзиклийн дүр тоглож байсан ч одоогоор доктортой ажилгүй, сүүлийн 2 сарын түрээсээ төлөөгөөс байраасаа хөөгдөх дээрээ тулсан. Харин түүнтэй хамт амьдардаг сүйд бүсгүй ричлэн үзэсгэлэнтэй сэтгэл татан боловч нилээд өрүүлгэн тансаглах дуртай хүн. Ричл би ганцхан удаа л гэрлэн маш сүртэй хурам хиймээр байна гэж шаардсанаар Даниэл ч их хэмжээний үр тавьж тэнгисийн ирэг дээр хурмын дараах аяллаа захиалсан байсан нь илрв. Даниэл Жулиг яагаад алсан болж таарах вэ? Сэмтэй ямар холбоотой байсан бэ? Жулигийн мөнгийг авахыг зорьсон мэт харагдаагүй. Иймээс хэрэг улам төвөгтэй болж цагдаа толгоогоо гашилгаж эхэлсэн ч нэн түрүүн цагдаа нар Даниэлийг Сэмийн картаар мөнгө хууль бусаар авсан үндслээр баривчилжээ. Мөн дээд давхрын байранд нь нэмэгтэй нас барсан хэрэг болон Сэм сураггүй басныг шалган асуухад Даниэл би юу ч мэдэхгүй ямар ч буруугүй гэж хэлв. Цагдаа нар янз бүрийн аргаар Даниэлийг байцаасны эцэст тэр ам нээж
Орой Сэм цусан тутгалцсан мансууруулах бодис хэрэгэлсэн янзтай орж ирээд би нэг хүн алжглаа гэж хэлсэн. Би цагдаа дуудах гэтэл Сэм намайг болон сүйд бүсгүйг минь ална гэж занал хийсэн тул би айгаа тусалсан. Картыг цухтаахад нь туслахны төлбөр болгож надад өгсөн. Цагдаа нар тийхийг шинжилгээ хийн гэхэд Даниэл гинэт сандран үнэн дээр би Сэмийн байшинд орсон үнэн. Сэм намайг дуудаад би орхоос өөр аргагүй болсон. Тэнд хүний цогцос байгааг харсан ч энэ бүхнийг Сэм л үлдсэн. Хохирогч эмэгтэйн толгоор нь бүр 2 удаа буудсан байсан гэж ярив. Анх цагдаа нар Жулийг толгойдоо 1 удаа буудулсан гэж үзсэн. Харин дараа нь задлан хийж үзтэл 2 удаа буудулсан байсан. Гэтэл Даниэл үүнийг яаж мэдэж байсан бэ? Энэ нь цагдаа нарт Даниэл энэ эрэгтэй холбоотой гэдэг илүү бүрэн дүрэн итгэл өгчээ. Гэвч Сэм хайцсан бэ гэдэг нь тодорхой биш тул цагдаа нар Сэмийг хэрэгт хамтарсан эсвэл өөр аргаар оролцсон байхыг ч үгүйсэхгүй гэв. Ямар ч тач хурмаа 2 хоногийн дараа хийх гэж байсан Даниэлийг цагдаа нар баривчлан хорив. Даниэл баривчлагдсныхаа дараа сүйд бүсгүй Рэйчел рүү уцаар ярьж түүнд би зүгтэж яваа Сэмд тус хүргэсэн хүн санаа бүү зов би удахгүй гараад ирнэ гэх мэтээр тавьшруулжээ. Мөн баривчлагдахын өмнө ах тиймдээ үлдээсэн нэгэн цүнх бий. Тэрийг зохицуулаад өг гэж Рэйчел цагсан байна. Рэйчел тухайн цүнхийг авчираад сонирхож нээн үзтэл дотор нь хүний цогцыг мөчлөхөд ашигладаг байж болно. Цустай хөрөө, мөн Сэмийн гар утас, паспорт, төрөвч гэх мэт зүйлс байж таарав. Үүнд айж цочирдсан Рэйчел шууд Даниэл руу залгаж чи л алсан бидтэй надад худлаа ярьсан байх шүү дээ гэж уурлах үед Даниэл уучлаарай Сэм Жули хоёрыг би санамсруугаар алчихсан уучлаарай гэд гуйжээ. Тэр яриаг цагдаа нар бүгд нууцаар шагнаж байсан ба үүгээр Сэм гинт хэрэгтэн биш харин өөрөө хохирогч болох нь тодорхой болов. Цагдаа нар Даниэлийн байрыг нэгжээд компьютероос нь хүний цогцыг хэрхэн нуух, хүнийг хурдан алах арга гэх мэтээр хайлт хийсэн баримтууд илрүүлжээ. Үнэн нь нэгэнд батлагдаж баримт ил болоод байхад Даниэл би огт буруугүй гэсэн байр суурьтай байсан. Сэмийн цогцос олдоогүй байгааг далдандуулж намайг буруутай гэж баталгаад амаргүй гэж тэр бодсон бололтой. Цагдаа нар Жулигийн цогцос дээрээс чиний ДНХ гарлаа. Одоо чамд өөр арга байхгүй гэж худал мэдээлэл хэлж Даниэл хэрэгээ хүлээв. Ийм байдал хүрсэн нь Даниэл гэрлэлт бал сарын аяллалын зардлаа банкны зээлээр шийдэж өөрөө бахан өртөө болчихсон, нэмж байраач төлж дийлгүүд хүрсэн, ажлын байж доктортой биш гээд маш их стресстэй явсан. Дээрээс нь тэнгисийн эрэг дээрх сүрлэг хурам гайхамшигтай бал сар гэх мэтийг сүйд бүсгүн шаардаж түүний хүсэл атаархал давхар шунал эцэстээ энэ нэрийг хийхэд хүргэжээ. Тэрээ дээд давхарт амьдардаг залуу Афганистаны цэргийн албанаас ирсэн учраас тодорхой хэмжээний мөнгө авсан байж магадгүй Сэмийг мөнгөтэй гэж дотроо боджээ. Ингээд хэд хоногийн дараа Даниэл Сэмийг ачаа зөөхөд туслалж гэж дуудаад өөрийн ажилладаг театрын нэгэн дээд давхрын агуулгах мэт газар оруулсан байна. Сэм бие бүхийлэн ачаагаа өргөх үед ард нь гитж очиод бэлдсэн гар буугаараа толгоор нь бууджээ. Ингэж Сэмийг алсны дараа гимт хэргийн мөрөө үлдээх тул цогцыг мөчилж толгой гарыг тус бүртэн тасдан гэлгар уутанд хийж цүнхэндээ хийсэн гэв. Харин их биеийг нь театрын тайзан дээр агуулхад төрнөөж үлдсэн эсхийг нь ойр хавийн нэгэн паркт булсан гэжээ. Тэр орой театр жүжиглэх ёстой байсан тул зүгээр л тайз руу буцаж юу ч болоогүй мэт жүжигэндээ тоглосон. Дайран дээр давс гихчээр тэр орой үзэгчид түүний жүжиглэлтэнд маш өндөр үнэлгээ өгч хамт олон нь өнөөдөр ямар гайхалтай тоглолоо хэмээн магтжээ. Сэтгэлэн тогтолсон Даниэл жүжиглэлтээ дуусгаад найзуудтайгаа оройн хоол идэж гэртээ эргэж ирээд Сэм сураггүй болсон удахгүй ирэн сурвалжлах байх би яана гэж бодож эхэлсэн байна. Ингээд Сэм ор сураггүй алга болсон мэтэр болгох гэж төлөвлөж эхэлсэн. Өнөөдөр би жаахан хэцүү байна. Манад ирээч гэх мессежийг Сэмийн утсаар Жули рүү бичиж дуудаад Жули буудсан. Жулиг хүчирхийлж алуулсан дүр төрхтэй болгохын тулд хувцсыг нь зориуд уран тасалж доромжилсан үгсийг бичин Сэм найзыгаа хүчнэдэж алаад алга болсон гэх мэтээр цагдаагийн анхаарлыг төөрөлдүүлэхийг оролцсон байна. Даниэл миний энэхүү жүжиглэл төгс бидтэй гэж бахархалтай өгүүлсэн гэдэг. Үнэхээр түүний яриаг сонсож байсан цагдаа нарч гимшил биш харин өөрийгөө их л ухаантай хэрэг хийлээ гэсэн байртай байхыг хараад дотор тавьчихжээ. Үүний дараа цагдаа нар Даниэлийн заасан байршлаас Сэмийн үлдсэн цогцос ойролцоох паркаас үлдсэн эсгүүдийг нь олж чадсан байна. Хачирхалтаан цогцолцсон өдөр буюу 5 сарын 29 Сэмийн 27 насны төрсөн өдөр таарчээ. Шүүх прокурор түүнд 2 хүнийг санаатай алах, мөн цогцыг мөчилж нуусан зэрэг хэрэгүүдээр хамгийн хатуу шийтгэл
цаазаар авах ёл оноохыг шаарджээ. Харин өмгөөлөгчид Даниэл нь сэтгэл гутрал, сэтгэлийн төгшүүртэй, сэтгцийн хувь докторгүй байдалтай байсан гихчлэн өмөөрхийг оролцсон ч шүүх үүнийг үл тоон хэрэгсэхгүй болгосон тул эцэстээ буруутайгаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгахад хамтран ажиллана гэж өршөөл хүсэх тактик руу шилжжээ. Даниэл шоронд байхдаа үнэхээр өөрчлөгдөж их л номхон, сайхан сэтгэлтэй хүн болсон гэх мэт дүр эсгэн бусад хоригдлуудад тусалж бүрэн дүүрэн засрах боломжтой гэж шүүхэд мэдүүлсэн гэх боловч энэ бүхэн нь үндсэндээ түүний мэрэгжлийн жүжиглэлтийн шинэ хэлбэр байв. Ийхүү удаан үргэлжилсэн шүүхийн эцэст түүнд цаазаар авах ял өгчээ. Харин түүнтэй хамт амьдарч байсан сүйт бүсгүй ижил худал мэдүүлэг өгч хэрэг нуухад тусалсан хэрэгэ буруутгагдан 3 жил 2 сарын хорих ял сонсон байна. Ингээд Даниэл цаазаар авах ялаа гүйцэтгэх өдрийг Калифорни мужийн шоронд хүлээж байх явцад нь 2019 онд тухайн мужийн захирагч шинээр томилогдсон би цаазаар авах ялыг эрс эсэргүүцдэг гэж мэдэгдэж цаазын ялыг тодорхойгүй хугацаагаар түтгэлзүүлсэн захирамж гаргажээ. Даниэл өөрийгөө аврагдлаа гэж баярлан мөн адил цаазын ялтай байсан 700 орчим хүн бүгд ялыг нь түр хугацаагаар гүйцэтгэхгүй үлдээсэн. Ингэж нэг ясандаа Аз таарч Даниэл одоо болтол Калифорни шоронд хоригдож амьдарч байна. Сайн байцгаана уу, өнөөдрийн бичлэгээ та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. 2022 оны 8 сарын 30-ны орой 10 цаг 30 минут орчим. Чэжүүгийн цагдаагийн газарт нэгэн сандарсан дуудлага иржээ. Манай охин гэртээ ирсэнгүй, утсан ч холбогдохгүй байна. Энэ бол алга болсон 39 настай эмэгтэй Ким Сойюны аав ээжийн яралтай дуудлага байв. Сойюн Чэжүү хотын захын бүсэд барьлах нэгэн дэлгүүрт цагийн ажил хийдэг байсан. Тэр орой бүр ажиллаад 5 цагт дуусгаж заримдаа найзуудтайгаа уулздагч хамгийн орой 8 гэхэд л гэртээ ирдэг байжээ. Түүнийг ямар нэгэн гинтийн ажил гарсан байх гэж ихэндээ хүлээцтэй хандсан ч утас нь холбохгүй мэдээлж байхгүй байсаар 10 цаг өнгөрөхөд эцэг эх нь ноцтой байдал хэмээн үзэж албан ёсоор охин маань алга боллоо хэмээн цагдаад мэдэгдсэн байна. Цагдаа нар яаралтай Ким Сойюны хамгийн сүүлд байсан газрыг тогтоохоор ажиллаж эхэлжээ. Эхлээд түүний ажилдаг дэлгүүр рүү холбоо барихад эзэн нь Сойюн өнөөдөр үдээс хойш 4 цаг 30 минутын үед надад ажиллаа хүлээлгээд гэрлүүгээ арилаа гэж хэлээд гарсан. Тэр өдөр арай эрт тарсан байжээ. Гэвч түүнээс хойш юу болсон тодорхойгүй. Утасны сүүлийн байршлыг шалгахад тэрээр захын орчимд байсан гэдэг мөр үлдсэн байв. Тэр газраас гэр өртөл ойролцоогоор 1 цаг гарan алхаад хүрдэг байлаа. Гэвч цагдаа нар зах орчмын дэлгүүрүүд хүмүүсээс гэрч хайж эхэлсэн ч нэгэн том бэрхшээлтэй тулгарсан юм. Энэ бүхэн оройн 10 цагаас хойш эхэлсэн учраас ихэнх дэлгүүр аж ахуйн нэгжүүд аль хэдийн хаалгаа барьсан байв. Түүгээс зогсохгүй ойролцоох хяналтын камеруудын бичлэгийг шууд шалгах боломжгүй, тусгай зөвшөөрөл шаардлагатай байв. Гэсэн цагдаа нар бууж өгсөнгүй тэд шаргуу хайсаар байсан ч тэр орой Ким Сойюны ямар ч ул мөрийг олж чадаагүй. Маргааш өглөө нь буюу 8 сарын 31-ний өглөө. Нутгийн нэгэн орсон суугч эрэгтэй хөршийнхөө шашны талбайн хажуугаар өнгөрч явахдаа өөс ногоо нэг л сонин дарж унсан байдалтай байгааг анзаарчээ. Яг л ямар нэгэн зүйлийг чирэн гулсуулсан мэт тод уулмөр гарсан байв. Сэтгэлд нь ямар нэгэн таагүй санагдсан уу тэрхүү уул мөрийг даган болгоомжтой алхасаар. Эцэст нь түүнийг өгцсөн зүйл бол цусаар будагдсан нас барсан эмэгтэй үний цогцос байлаа. Тэр даруй цагдаад мэдгдсэн бөгөөд шалгалтын явцад харамсалтайгаар өмнөх шөнө сураггүй алга болсон хэмээн бүртгэгдсэн Ким Сойюн гэх бүсгүй болох нь тогтоогдсон юм. Цогцсыг шалгаж үзэхэд хүзүү болон цээж орчинд нь нийт 6 удаагийн хутганы шарах байсан бөгөөд тэр их хэмжээний цус алдалтаас болж нас барсан тодорхой байлаа. Түүний дэргэд байсан шүхэр нь эвдэрч хугарсан байдалтай байсан ба цүнх болон хувийн эд зүйлс нь энд тэнд дасгарч унсан нь алуурчинтай ширүүн тэмцэл өрнөсөн байх магадaltaйг илтгэж байв. Хамгийн эмгэнэлтэй нь гэвэл ойр дотны хүмүүс нь энэ явдалд итгэж чадахгүй байсан юм. Ажил гэр хоёрын хооронд тайван амьдардаг, хэрүүл маргаан хийж үзээгүй, бусдад муу санаж явдаггүй, ердөө л энгийн эмэгтэй. Тийм хүн яагаад хэн нэгний онилсан бай болов? Цагдаа нар хамгийн түрүүнд түүний ажилдаг дэлгүүрийн байршлыг онцгойлон авч үзжээ. Тэрхүү дэлгүүр нь жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй зам дагуу байрладаг байсан тул гинтийн халдлага, дээрэм, эсвэл тодорхой бус нэг этгээдтэй холбоотой юу гэсэн сэжиг төрсэн байна.
Удалгүй мөрдөн байцаагч тухайн орчмын бүх камеруудын бичлэгийг нэг бүрчлэн шалгаж, Соёны амьдралын сүүлчийн мөчүүдийг алхамаар шалгаж эхэлжээ. Оройн 5 цаг 30 минутын орчимд захын ойролцох жижигхэн хоолны газарт орж говьмонтой шүл идсэн байна. Хоолоо идсэний дараа шууд гэрийн зүг явжээ. Соён хэмнэлттэй амьдардаг байсан тул автобус таксийн суудаггүй, эхэндээ алхаад гэртээ хайрдаг байв. Харамсалтай нь энэ удаач бас тэр танил замаараа алхасаар явсан. Тэр зам нь түүнийг гэрлүүн биш, харин амьд нь хүрэх зам руу хөтлж байсныг тэр мэдээгүй. Захаас гэр хүртэл алхахад ойролцоогоор 1 цаг 30 минут шаардлагатай байв. Гэтэл тэр өдөр Соён урдын адил байнга алхдаг далайн эргийн танил замаар яваагүй юм. Харин захын машины зогсоолын хажуугаар өнгөрч Тарайлангийн зам руу явжээ. Яг тухайн үед тэр зам нь гэрт нь хүрэхэд арай дүтмэд санагдсан бололтой. Оройн 6 цаг 50 минутад нэгэн танихгүй эрэгтэй түүний араас алхаж эхэлжээ. Камерын бичлэг тухайн этгээд Соёныг холоос сэн дагаж байгаад тэр гэнэт хурдлахад дагаж буй ирж мөн хурдаа нэмэгдүүлж эцэст нь түүнд хурж очсон тодхон харагдана. Тэр ганцаархнаа байсан ч сүүлчийн хүчээр дайжлан эсэргүүцэл үзүүлсэн. Харамсалтай нь тэд шошны талбай руу ноцолтон унсан нь хожим олдсон уул мөрөөс илэрсэн юм. Соён чадлаараа эсэргүүцсэн ч алуурчин хутгаа гаргаж түүнийг олон удаа хутгалсан байна. Алуурчин гэмт хэрэгээ үйлдснийхаа дараа Соёны цүнхийг ухан шалгаж дотор байсан ердөө 10,000 воны бэлэн мөнгийг аван зүгтжээ. Түүнийг цуснд будагдсан хിവэр нь газарт орхичхоод л явсан. Гэвч хэрэг үгээр дууссангүй. 31-ний шөнийн 12 цаг өнгөрөх үед алуурчин шошны талбай руу дахин эргэн ирсэн байна. Магадгүй эд мөрийн баримтаа нуух уу эсвэл цогцыг далдлах уу гэсэн бодол түүнд төрсөн байж ч мэднэ. Тэр цогцыг ойролцоогоор 5 м чирд зөөсөн ч биед нь хэд хүнд санагдсан уу эцэст нь хаяад авчээ. Яг түүнийг холдож явах тэр мөчид Соёны гар утас дугарсан байна. Алуурчин утсыг унтрааж авч явсан. Дараа нь хэргийн газрын ойролцоо байсан жижиг аврын твштэй машиндаа сууж хэргийн газраас Чежүү арлын Эвэлийн баруун зүг рүү ойролцоогоор 3 км орчим зайд байсан газар руу явжээ. Соёны гар утасны гэр дотор банкны карт авчулсан байв. Гэмт итгээд картыг авч утсыг нь далайн ус руу шидсэн нь дараа нь тогтоогдсон юм. Шөнийн 2 цаг орчим гэмт хэрэг үйлдээд удаагүй байсан алуурчин Соёны банкны картыг ашиглан шатгуун түгээх газар эсвэл ойролцох жижиг хүнсний дэлгүүрт очижээ. Тэрээр 100,000 орчим үн бүхийг хүнс авсан. Үүний дараа тэр машинаа унаж Пёсон тосгон руу явж буй зам дагуух хяналтын камеруудын дараалсан бичлэг тод үлдсэн байлаа. Цагдаа нар тэр зам мөрийг нь нарийн дагаж хэрэг гарсан дараагийн өдөр буюу 8 сарын 31-ний орой 10 цаг 48 минутад тус тосгоны зогсоолт байсан с жигтнийг баривчлав. Тэр хүн бол 30 настай эрэгтэй Кан хэмээх нэгэн байв. Гин бурууг нь нотлох зүйлс тэр дороо тодорхой болсон. Цагдаа нарын нүдний өмнө байсан баримтууд машин доторх Соёны картаар худалдан авсан хүнсний ууд, хэрэг үйлдэх үед өмссөн байсан цусны толботой пүүз, энэ бүх баримт тэр хүн гин буруутайг үгээр бус нотлохоогоор харуулж байлаа. Цагдаа нар түүнийг баривчлах мөчид асуусан хамгийн анхны асуулт бол яагаад чи ийм харгас хэрэг үйлдсэн юм бэ? Кан хариулав, миний амьдрал маш хэцүү, мөнгө хэрэгтэй байсан. Гэхдээ түүний энэ үг үнэхээр үнэмшилтэй санагдсан уу? Тэр аллахын дараа авч чадсан зүйл бол ердөө нэг ширхэг 10,000 воны дэвсгэрт. Дараа нь хулгайсан картаар 100,000 орчим воны хүнс ундаа худалдаж авсан. Хамгийн ихдээ 110,000 вон. 110,000 воны төлөө хүний аймыг бүрлэгсэн гэж юу? Кан дараагийн мэдүүлэгтээ өөрийн үйлдэлийг эхэндээ би зүгээр л цүнхийг нь булаана гэж бодсон. Харин тэр бүсгүй маш их эсэргүүцсэн. Би сандарч айж санамсаргүй утгалчихсан юм гэж тайлбарлав. Гэхдээ энэ бол бүх зүйл санамсаргүй байсан гэх түүний хувилбар. Харин цагдаа нар түүний мэдүүлэгтээ огт нийцэхгүй хэд хэдэн сэжигтэй зүйл илрүүлжээ. Тухайн үед хутаг гаргаж олон удаа хутгалсан байдал хохирогчийг шашны талбай руу чирч унагсан мөр. Цаг хугацааны хувьд хэрэг үйлдсэний дараа дахин очиж цогцыг зөөх гэж оролдсон. Гар утсыг нь унтраагаад эд мөрийн баримтыг устгах оролдлогууд. Энэ бүгд санаандгүй биш харин урьдчилан бодож төлөвлөсөн сандарсан хүнд баймааргүй нарийн үйлдэлүүд байлаа. Кан өөрийгөө санаандгүй сандарч гинт хийсэн гэж мэдүүлсэн ч цагдаа нарын гартаа авсан камерын бичлэгүүд түүнтэй эсрэг зүйлийг өгүүлж байлаа. Юуны өмнө хэрэг гарахаас хэдэн өдрийн өмнөөс л Кан өөрийн машинтайгаа захын ойролцоо өдөр бүр эргэлдэж байсан нь хяналтын камеруудад бичигдсэн байжээ.
Энэ нь энгийн зугаалж яваа хүний биш, зориуд ажиглалт хийж буй хүний үйлдэл шиг харагдана. Оройн 5 цаг яг Соён дэлгүүрээс гарах үе түүнийг ганцаараа алхаж бөгч удаа дараа ажиглажээ. Хамгийн чухал нь гэвэл Соён өдөр бүр далайн эргийн замаар алхдаг байсан. Тэнд хүн машин ихтэй, шууд халтахад хүндрэлтэй, эрсдэл өндөр газар. Гэтэл хэрэг гарах тэр өдөр Соён анх удаа нэгэн хоолны газраас шууд гарч тариалангийн хүн багтаа замаар алхаж эхэлжээ. Кан түүнийг харамгцаа одоо л боломж хэмээн бодож машинаа нэг газар орхиод чимээгөө дагаж эхэлсэн байна. Тэр алхам бүр нь урдчлан бэлтгэгдсэн төлөвлөгөө шиг. Тухайн мөчийг тааруулж хүлээж ажиглаж эцэст нь алдсангүй үйлдсэн хэрэг. Энэ бүхнийг санаандгүй гинэт тухайн баларцсан гэдг нь хэтэрхий үнэмшилгүй тайлбар юм. Хэрвээ үнэхээр Кан зөвхөн мөнгөний төлөө энэ хэргийг үйлдсэн юм бол тэрэнд өөр гарц байгаагүй гэж юм. Зүгээр л сүрдүүлээд эсвэл цүнхийг нь булаагаад л цухтаж болох л байсан. Гэвч камерын бичлэгүүд өөр зүйлийг харуулж байв. Соёны нүд айдас төгшөөрээр дүүрэн хин нэг нь намайг дагаад байна гэсэн мэдрэмж. Харин Кан хутгаа урдчлан бэлдсэн байсан. Санамсаргүй гэх энэ мэдүүлгийн цаана 6 удаагийн хутгалалт. Мөн хэргийн дараа тэр ердөө 10,000 воны бэлэн мөн 100,000 орчим картинг үйлгээл хийжээ. Бусдаар бол ямар ч эд хөрөнгө ашиг хонжоо олоогүй. Тэгвэл үнэхээр энэ бүхнийг ердөө 100,000 воны төлөө хийсэн гэж юу? Цагдаа прокурор өмгөөлөгч хүртэл энд өөр нэг шалтгаан эсвэл ил харагдахгүй гүн нуугдсан жинхэнэ сэтэл байгаа юм биш үү гэж хардах болжээ. Тэр үнэхээр мөнгөний төлөө байсан уу эсвэл өөр нэгэн гац сэтгэлгээ эсвэл өнгөрсөнд нь нуугдсан бодит хар бараан зүйл энэ бүхний ард байсан юм уу? Мөрдөн байцаалтын явцад тодорхой болсон нэг зүйл. Кан өмнө нь нэгэн шуудан хүргэлтийн компанид доктор суршилтай ажилладаг байжээ. Өдөр бүр ачаа зөөдөг жирийн нэг залуу. Гэвч хэрэг гарахаас яг сарын өмнө тэр гинэт ямар ч шалтгаангүйгээр ажилласаа гарсан. Халагдаагүй зүгээр л өөрөө алга болсон байна. Хачиргалтай нь гарахынхаа өмнө 3 сарын цалин урдчилж аваад дараа нь холбоо барихгүй алга болжээ. Түүнийг хамт ажилладаг хүмүүс нь ч тэр бүр сайн мэддэггүй байсан. Дотн хүн нэгч байхгүй. Дуу цон ганцаардмал зожиг нэгэн байжээ. Ингээд ажилгүй болж ихэндээ тэр урдчилж авсан жаахан мөнгөөр амьдарч байв. Гэвч мөнгө нь нэг л өдөр дууссан. Хэрэг гарахаас 2 хоногийн өмнө амьдарч байсан түрээсийн өрөөнөөсөө түрээсийн мөнгөө төлөөгүй гэх шалтгаанаар хөөгдсөн байна. Тэр мөчөөс эхлэн Кан бол орон гэргүй хүн болсон. Тэр ихэнх шөнөө машин дотроо өнгөрүүлж заримдаа олон нийтийн газар булан тохойд хондог болсон байна. Гэхдээ цагдаа нарын хувьд нэг зүйл таарахгүй байв. Кан өмнө нь ажиллаж байсан шуудан хүргэлтийн газар цалин боломжийн тогтвортой ажилтай газар. Тэгвэл яагаад тэр ийм ажлыг гинэт хайсан юм бэ? Яагаад 3 сарын цалин урдчилж аваад ор сургаггүй болсон юм бэ? Цааш нарийн шалгаж үзэхэд энэ хачирхалтай үнэхээр итгэмээргүй шалтгаан илэрчээ. Кан нэгэн интернет BJ буюу стример эмэгтэйд дурлсан байжээ. Тэр стримерийн бичлэг тэрний анхаарал магтаал дараа нь хит бодит болсон мэт харилцаа түүнийг шунал төөрөгдөлд оруулсан. Эхэндээ тэр бага хэмжээний мөнгө илгээж баярлаа та жинхэнэ эзэн юм а гэх мэт үлгэрийн мэт магтаал сонсохдоо уярч байв. Анх удаа 100,000 воныг илгээхэд гар нь салгалж байв. Гэтэл хэсэг хугацааны дараа тэр энэ хэмжээний мөнгө хангалтгүй мэт санагдаж 300,000, 500,000 бүр 2 сая вон хүртэл илгээдэг болжээ. Стримерийн зүгээс инээмсэглэл баярлсан мөнгө, үзэгчдийн зүгээс та мөнгөний хаан байна шүү гэх магтаал. Хамгийн аюултай зүйл тэр энэ анхаарал дассан. Кан тийм анхаарал байж үзээгүй, хүн өөрт нь тэгж хандаж байгаагүй, ганцаардсан хэнд ч хэрэггүй нэгэн байсан тэр залуу интернет дотор л чухал хүн шиг байж чадсан. Мэдээж тэр мөнгө түүний хадгаламжаас хэтэрч зээл авч эхэлсэн. Нийтдээ 55 сая вон байсан. Түүнээс ихэнхийг нь стримерт бэлгэлээд өгчихсөн байв. 2020 оны эхээр Кан нэг удаа тухайн стримертэй уулзч чадсан байна. Тэр мөч түүний хувьд сэтгэл хөдлөлийн оргил магадгүй бүр амьдралынх нь зорилго мэт болсон байлаа. Гэвч уулзалт нь түүний хүлээж байсан шиг байгаагүй. Зүгээр л стример ба фэн. Харин уулзалтын үеэр Кан нэг зүйлийг улам тод харжээ. Тэр эмэгтэйг түүнээс ч илүү их хэмжээний мөнгөөр ивент итгэдэг, тодорхойлбол мөнгөтэй хүмүүс олон байсан. Түүний хандуулсан хэдэн 10 сая воныг тоочч харахгүй мэдсэн өөр хүнд инээж баярлаж байгаа стримерийн дүр төрх. Энэ бүхнийг бодох тусам би хин юм бэ гэсэн асуулт дотроос нь зовоож байв. Мөнгөгүй болж эхлэх үедээ тэр дахин мөнгө олохоор хуучин шуудан түгээлтийн компанид эргээ орсон байна. Цалин боломжийн байв гэхдээ ажил маш их цаг чурт. Стрим үзэж чадахгүй тэрэнд энэ нь үнэхээр хэцүү байсан.
Ингээд 3 сарын цалин урьдчилж аваад ажлаа орхиод алга болсон нь энэ. Тийхүү Кан ажлаасаа урьдчилсан 3 сарын цалин аваад тэр мөнгийг ч бас нөгөө бүсгүй төгсөн байна. Тэр магтаал, тэр инээмсэглэл түүнд дахин нэг удаа амьд байна гэдгийг мэдрүүлжээ. Гэвч тэр мэдрэмж удаан үргэлжлээгүй. Мөнгө дахиад дууссан ор хоромч байхгүй болсон. Хамгийн сүүлд үлдсэн зүйл нь ганц машин. Цагдаа нар энэ бүхнийг дүгнэхдээ ингэж таамагласан байна. Кан үнэндээ мөнгө хэрэгтэйдээ аллага үлдээгүй. Тэр стримерт дахин мөнгө зарцуулахын төлөө юу ч хийхэд бэлэн болсон байсан. Энэ нь хууль бус аргаарч байсан хамаагүй. Тэр сэтгэл ханамж анхаарал руугаа буцаж очихын тулд юу ч хийхэд бэлэн болсон мэт. Гэвч бас нэг сэжиг төрүүлсэн зүйл бий. Кан тухайн үед бага аврын машинтай байсан. Үнэхээр мөнгө хэрэгтэй байсан бол тэр машинаа зарах эсвэл шуудан хөргөлтийн ажилдаа эргэн орох бүрэн боломжтой байв. Гэвч тэр үүнийг огт хийсэнгүй. Хоолгүй хонож болох ч стрим үзэж чадахгүй болохыг тэр төвчж чаддгүй байжээ. Хэрэг гараад хэсэг хугацааны дараа нэгэн мэрэгжлийн гэмт хэрэг судлаач Каны сэтгэл зүйн талаар дараах дүгнэлтийг гаргажээ. Каны энэ аллагын цаана эмэгтэйчүүд рүү чиглэсэн дотоод уур хилэн эсвэл бухимдал нүүгдэж байсан байх магадaltaй. Тэр BJ эмэгтэйд хэд их мөнгө зарцуулсан. Гэтэл эцэст нь тэр эмэгтэйтэй ямар ч харилцаа холбоо тогтоож чадаагүй. Энэ нь сэтгэлийн гутралд хүргэж улмаар бүх эмэгтэйчүүдийг үзен ядаж намайг тоодгүй гэсэн бодолд хүргэсэн байж мэднэ гэж тэр судлаач дүгнсэн байна. Энэ бол ганцхан амжилтгүй дурлал биш. Амьдралдаа эмэгтэй хүнтэй дотн харилцаанд орж үзээгүй ганцаардсан хүний сэтгэл зүй. Тиймээс тэр амьд харилцаанд оролцохоос зайлсхийж интернет стрим гэх хяналттай төлбөртэй харилцаанд аюулгүйгээр амьдарч байсан байж болох юм. Гэвч тэр аюулгүй ертөнцийн түүнд илүү ихийг нэхэж улмаар амьдралаар сөөрүүлж цаашлаад бусдад хор хүргэх хэмжээнд хүртэл авчирсан нэмэгнэлтэй. Хамгийн сэтгэл түгшэм зүйл гэвэл Кан өөрөө энэ бүхнийг хүлээн зөвшөөрсөнгүй. Цагдаа сэтгэл зүйч сэтгүүлч хэн ч асуусан бай. Тэр зүгээр л нэг өгүүлбэрийг тавцсан. Надад зүгээр л мөнгө хэрэгтэй байсан гэжээ. Ийхүү мөрдөн байцаалтын дараа цагдаа нар Канд дараах үндэслэлээр хэрэг үүсгэж прокурорт шилжүүлсэн байна. Зохион байгуулалттай дээрэм, санаатай аллага, цогцыг нууж далдлах, хууль бусаар банкны карт ашиглах гэх мэт. 2020 оны 12 сард эхний шүүх хурал эхлэхэд Кан шүүхэд өөрийгөө гэмшиж байна гэх утгатай гэмшлийн бичиг өгсөн ч талигаачийн ар гэрт хандаж уурчлал хүсэх оролдлого хийгээгүй юм. Шүүх энэ хандлагыг хурамч гэж үзэж хэргийг нарийн шинжилэхэд энэ бол генет үйлдсэн хэрэг биш харин урьдчилан төлөвлөсөн гэж дүгнжээ. Ингээд түүнд бүх насаар нь хорихойл оноосон. Тэр давд заалцсан ч 2021 оны 6 сард давд заалдах шатны шүүх түүний хүсэлтийг няцааж ял эцэслэн хүчин төгөлдөр болсон юм. Хохирогч Ким Соён тэр бол амьдралын төлөө хичээн зүтгэж байсан үнэхээр сайхан сэтгэлтэй бүсгүй байжээ. Ковидын үеэрч гэр бүлтэй ачаа болохгүй тулд өдөр 5 цаг дэлгүүрт ажиллаж унааны мөнгөө хэмнэхийн тулд алхаад хардаг байв. Сувилагч асрагч гэх мэт 7 төрлийн мэрэгжлийн үнэлэх авсан байжээ. Энэ нь хожим настаа аав ээжигээ өөрөө асарна гэж бодсных нь илэрхийлэл байсан. Кан хамгийн сүүлд би гэмшиж байна гэж хэлсэн. Гэвч тэр үнэхээр гэмшиж байгаа эсхийг хэн ч мэдэхгүй. Тэр бол одоо насан туршдаа хоригдох ялтай хоригдол. Түүний амьдралын үлдсэн хугацаа хөтөн төмөр сараалчны цаана хийсэн үйлчлээ өдөр бүр санахал юм. (2017 онд Хятадын Хэбэй мужийн нэгэн алслагдсан тосгонд амьдарч байсан тариачин Ван Шиньюан болон түүний эхнэр Жао Инжи. Энэ хоёр бол хөршүүдтэйгээ хизээж муудалцаж байгаагүй үнэхээр зарчимч шудраг сайхан сэтгэлтэй хүмүүсийн тод жишээмэг байв. Гэр бүлийн санхүүгийн нөхцөл байдал нь төдийлөн сайнгүй. Ялангуяа нөхөр Ван Шиньюан хөгжлийн бэрхшээлтэй байсан нь байдал улам хүнд байлаа. Гэвч тэд хизээж хулгай хийж хууль зөрчиж байгаагүй. Харин ч хөршдөө тусалдаг, бусдад хатуухан үг хэлхээс зайлсхийдэг, жирийн чиглэлээ сайхан сэтгэлтэй хүмүүс байв. Энэ гэр бүл 3 хүүхэдтэй. Том охин Ван Шао Пен их сургуульд ороод удаагүй байсан үе. Хоёр дахь хүү Ван Пүн хурмаа хийж хол амьдардаг байв. Харин 3 дахь нь одоо л сургуулийн насны хүүхэд. Энэ гэр бүлийн амьдрал материаллык байдлаар элбэг биш ч ад жаргалтай тайван амьдардаг байлаа. 2017 оны сүүлээр бүх зүйл эхэлжээ. Энэ үеэс аав Ван Шиньюан гэр бүлээ тэжээхийн тулд өдөр бүр чулууны уурхайд ажиллан чулуу үрч шаргуу хөдөлмөрлөж байв. Улам л биеийн байдланд оройтож байсан ч мөнгө олохын тулд тэгж явжээ. Гэтэл дахиад л барт тохиолдсон ууланд ажиллаж байхдаа нэг том чулуу Ван Шиньюаны хөл дээр унаж тэр эсгээрээ гэмтэж бүр хөгжлийн бэрхшээлтэй болчихож тэгээд дахин хөдөр чулуу олборлох ажил хийх боломжгүй болов.
Энэ үед хоёр дахь хүү Ван Фүн өөр газар их нэртэйгээ хамт амьдардаг байсан ч томоохон авто осолд орж зүүн хөлөө ноцтой гэмтээснээр бас хөгжлийн бэрхшээлтэй болжээ. Том охин Шао Фэй бол их сургуулийн төлбөр болон бусад зардал гээд их мөнгө хэрэгтэй үе байлаа. Ийхүү гэр бүлийн хоолтой байлгах том ачаа эхнэр Жао Инжигийн нуруунд дээр буужээ. Тэрээр Бээжингийн нэгэн ресторанд урт хугацаагаар ганцаараа ажилладаг. Ресторан нь байрлах байрыг нь давхар хангаж өгтөл тэндээ байрлаж ажилладаг байв. Тэгээд сургуулийнхаа өвлийн амралтаар Ван Шао Фэй ээжтэй туслахаар ээжийнхээ ажилладаг ресторанд цагийн ажил хийхээр шийджээ. Ээж ганцаараа гэрийнхэн бүх ачааг өрж бие махбод сэтгэл санаагаараа туйлдаж байгааг харахад түүний сэтгэл өвдөж байлаа. Ядаж дэрэгдэн байж баг ч гэсэн тус болмоор байна гэд тэр хоолны газарт түр ажилд орохоор шийдсэн байна. Ажилд ороод удаагүй байтал тэнд нэгэн шинэ ажилтан гарч ирв. 27 настай Ван Лэй. Тэр бол бие хаа том, нүдэрээ инээсэн хамт олон дундаа хурдан уусдаг нэгэн. Хоолны газрын зөөгч хийж байсан Ван Лэй ганцхан инээмсэглэлээрээ бусдыг татдаг байсан гэхэд хэлсдэггүй. Ван Шао Фэй болон Ван Лэй хоёр хоёул зөөгч тул өдөр болгон хамт ажиллаж ярилцах цаг их гарна. Харин үнэндээ бол Ван Лэй ажилд орсноосоо өхөөртөн Шао Фэй сэтгэл алдарч дурлсан байдаг. Ингээд тэд ихэндээ найзуучиг нээлттэй дотноссон. Шао Фэй нийлдэг, эцэг их нь багаас нь хүнтэй үргэлж ээлдэг харилц төлөв байгж сургасан. Тэгж л Ван Лэйд гарцаж байсан. Харин Ван Лэйгийн хувь том эндүрэлт хүрчээ. Тэр энэ охин надад сайн юм байна гэж андуурч надтай үерхэх гээд байна гэж ойлгоод бусад ажилчдад Шао Фэй надтай үерхэмээр байна гэж ирж Шао Фэйг эвгүй байдалд оруулж гэлсэн. Шао Фэй яг үнэндээ түүнийг анханасаа сонирхоогүй. Харин ч бид хоёр тийм биш шүү гэдгийг ойлгуулахыг хүсдэг байсан. Өвлийн амралт дуусмагт сургуультай буцна гэж бодсон болохоор за түр зур иймэрхүү байдлыг зүгээр өнгөрөөе гэж дотроо боджээ. Шао Фэй сургуультай явсан ч Ван Лэй бууж өгөөгүй. Сургуулийнхан гадаа ирээд амттан жимс байсан зогсож ганцхан чамтай уулзмаар байна. Ганц л удаа надтай хоолчих гэж гуйсан. Зарим үед бүр уулзахгүй бол би өдөр болгон ирнэ. Би угаасаа бууж өгдөггүй хүн гэж тулхан шаардсан удаач би. Эхэндээ Шао Фэй за нэг л удаа хамт хоол идийгээд идэв. Гэхдээ тэр өдөр маш тодорхой хэлсэн. Бид зүгээр л найзууд, намайг тэгж эндүрч ойлгож болохгүй. Харамсалтай нь тэр үгүй гэж хэлэх тусам Ван Лэй улам их наалдаж бүр сүүлдээ би чамд хайртай гэж хэлсэн. 2018 оны 4 сарын 28-нд Шао Фэй Хятадын хөдөлмөрийн баяраар ээж дээрээ очихоор Бээжинд очих болжээ. Ээж нь рестораны дотор байшиг газар амьдардаг тул тийшээ очих байсан. Гэтэл энэ мэдээг Ван Лэй хаанаас ч сонссон бололтой. Шао Фэй ирэхээс 7 хоногийн өмнөөс л энд Шао Фэй ирсэн үү? Намайг түүнтэй үерхийг зөвшөөр Жао Инжигийн байрны гадаа орилж бусдад төвөг удаж эхэлжээ. Ээжээс нь гадна тэр байрны бусад хүмүүст хэцүү байсан тул байдал төгшөөртэй болж эхэлсэн. Ээж нь тэрхүү явдлыг Шао Фэйд хэлж Ван Лэйгээс болоод эндхийн хүмүүс бүгд уур бухимдалтай байна. Чи энд ирэхээр түүнтэй ярилцаад хэлээд өгөөч гэхэд Шао Фэй ойлголоо гэжээ. Тэгээд Шао Фэй түүнийг болиулах гэж уулзаад ярилцсан. Ван Лэй уулзаад өвдөг сүгдэн хоёулаа үерхий гэж гуйдаг. Шао Фэй уучлаарай. Би чамд аль эрт хэлсэн. Би чамайг найзаал гэж боддог. Би өөр хүнтэй үерхэж хэлсэн гэж худлаа хэлжээ. Чи ч гэсэн өөр эмэгтэйтэй уулзахад асуудалгүй шүү дээ гэсэн. Гэхдээ би сайн найзууд хэвээрээ байж болно. Чи дажгүй залуу гэж хүртэл хэлсэн. Ван Лэй үүнийг сонсоод за ойлголоо гэж хэмээгүй болсон. Шао Фэй сэтгэл тайвширч баяртай гээд явах гэтэл Ван Лэй сүүлчийн удаа надтай хамт жаахан алхвал яасан юм бэ гэв. Шао Фэй хамт алхахыг зөвшөөрсөн байна. Тэгтэл тэр хоёр явж байгаад хүн багтаа газар очиод гинэт Ван Лэй чамааг явуулахгүй гэж хүч хэрэглэн шөнийн 1 цагт хүн байхгүй зогсоол руу чирсэн. Шао Фэйгийн утас төрөвчийг булааж авч гэрлүү нь явуулахгүй гэж хүчирхийллийн шинжтэй дарамт үзүүлжээ. Энэ үед ээж нь Жао Инжи охин минь өнөөдөр ирнэ гэж мэдэж байсан учраас шүн болтол хүлээсээр байж харин охин нь ирээгүй. Тэгээд сандарч ойр дотныхоо хүмүүсээр хайлахулж эхэлсэн. Аз болж Шао Фэйг олж чадсан. Гэхдээ түүний байдал үнэхээр аимшигтай байв. Тэр гэмтэж шоконд орсон байдалтай байжээ. Ээж нь шууд цагдаа дуудаж Ван Лэйгч баривчилсан. Тэгэл цагдаагийнхны хандлага нь энэ бол хүчирхийлэл биш ээ. Зүгээр л бэлгийн дарамт баг зэргийн маргаан болсон юм байна гэж үзээд тэр залууд ердөө 2 цаг гаруй ёс зүйн боловсролын бичлэг үзүүлээд суллаж орхисон. Цаанаа бол иймэрхүү маягаар арга цаагаад дуусчих үз гэх мэтэр асуудлыг хөнгөнөөр авч үзжээ. Энэ аимшигт явдлын дараа Шао Фэй Ван Лэйгээс бүр зайн төгшдөг болжээ. Ээж нь сургуульд нь ганцаараа ингэ явуулж чадахгүй нэ гэж хэлсэн. Тэгээд Шао Фэй төр чөлөө авч аав ээжтэйгээ байхаар шийдсэн.
Жаав инжи нөхөртөө охин чинь очино чи сайн анхаараарай их л айсан байгаа. Ямар ч байсан та хоёр хамтдаа байж бэ. Би ажлаа дуусгаад удахгүй очино гэд Шаовфэй нутг руугаа ч явсан. Тэд охиныг тосгондоо байвал Ванлэй дахиж ирж чадахгүй байх гэж итгэжээ. Ванлэй хайсаар байгаа тосгон руу дагаж утсан байна. 2018 оны 5 сарын 1-нд Ванлэй Шаовфэйгийн гэрийн гадаа очин Шаовфэй гараа дээр надтай ярилцгаж орилж бөөн шуугаан тарьсан. Түүний орилгыг аав Ван Шин Юан зүгээр хараад сууж чадаагүй. Манай охин энд алга зүгээр яв гэжээ. Ванлэй за тэгвэл эртэл нь хүлээн гээд гэрийн ойр нэгэн зочид буудалд байрлан өдөр бүр гэрлүү нэрж алхам тутмыг нь өшгөх болов. Хамгийн аимшигтай нь тэр зочид буудалд байх хугацаанд Ванлэй өдөр болгон гэрлүү нэрэхдээ алах сүх өөр юу ч юм айц төрөлм хэрэгслийг барин гэрийн орчим ирдэг байлаа. Зарим өдөр шууд алах бариад Ван Шаовфэйгийн гэрийн гадаах эд зүйлийг сүтгэн орилт сүрдүүлсэн. Би мэдэж байшгүй Шаовфэй дотор байгаа. Намайг уруулахгүй бол би зүгээр өнгөрөхгүй гэх мэтээр занал хийлнэ. Байдал хэрээс хитэрч цагдаад мэдэгджээ. Гэвч цагдаа нар ирэхэд Ванлэй уучлаарай би дахиж тэхгүй. Зүгээр Шаовфэйд хайртай болохоор л тэгсэн гэж хэлэхэд ноцтой яриг биш байна гэж үзээд түүнд дахиж битгий тэгэрэй гэд явсан. Харин цагдаа нар явмагц Ванлэй та нар намайг цагдаад бариулж чадахгүй. Шаовфэй би чамаас өшөөгөө авах болно. Чамайг зүгээр үлдээхгүй гэж дайрдаг байв. Тухайн үед Шаовфэйгийн ээжтэй нэг ресторанд ажилладаг болохоор ажлаа хийх ёстой байтал олон хоног чөлөө авч энд тэнд үргэлж мөрдөж дагна. Мөн ресторанд нь Ванлэй хүн мөрдөж дарамтлж явдаг гэх зурхал тарж эцэст нь ажлаасаа халаагджээ. Ийхүү улам сул чөлөөтэй болж Шаовфэйг улам их зовоох цагтаа болсон. Шаовфэй дахин их сургуулийнхаа хичээлдээ явхаар болтол Ванлэй дахиад сургуулийн гадаа ирэв. Сургуулийн захиргааш түүнийг мэдэж нууцаар дагаж мөрдөх хүн байна гэд оюутнууд, хамгаалалтын ажилтнууд камераа шалган Ван Шаовфэйг ганцаараа явуулахгүй боломжоор хамтдаа бай гэх мэт заавар өгчээ. Гэхдээ Ванлэйгийн дуудлага мессеж бэлэг явуулах огт тасарсангүй. Шаовфэй сэтгэлийн дарамтанд орж 5 сарын 16-нд бүр тэсэхгүй нэгэд эцэг ихтэй хэлж дахиад нутаг явсан. Энэ удаад гэртээ очихоос өмнө Ванлэй дахиад дагаж ирэхийг гэдгээс айж нэгэн жижиг зочид буудал төр байрлаж Ванлэй Шаовфэй нутаг явсан гэсэн мэдээг ахиад олж мэдээд гэрт нь очсон байна. Яагаад гэртээ байхгүй байна? Өөр залуутай зугаалж байгаа юм уу? Би энд өдөржин шүмжин хүлээн гэх мэтээр занал хийлжээ. Шаовфэйгийн гэр бүл дахин цагдаад мэдгдсэн ч энэ удаад хүн бэртээгүй зүгээр сүрдүүлэг байна гэж үзээд хэрэг нээн шалгасангүй, хэргийг бүтгэж авсангүй. Гэр бүл нь мөнгөгүй тул Шаовфэй гэртээ иргэн ирэхээс өөр аргагүй. Гэтэл гэртээ очиход Ванлэйтэд харжээ. Энэ үед Ванлэй заазуур хутгах шиг зүйл барьчихсан гэрийн гадаа хүлээж байсан. Түүнийг хараад тэд сандраад хөршиндөө нуугдахад хөршин цагдаа дахин дуудлага өгсөн. Гэтэл цагдаа ирмэгц Ванлэй зүгтаад алга болчихсон. Ванлэй танаахан яаж чадахгүй цагдаагаар явсан би шийтгүүлэхгүй гэж даапалдаг байсан. Дараагийн өдрүүдэд бүр чамайг заавал ална гэж мессеж явуулсан. Чи нэг л өдөр миний гарт өхөн Ван Шаовфэй гэж орилж гэрийнх нь ойр эргэлдэнэ. 5 сарын 19-нд аав Ван Шин Юан за энэ хүнийг бид гэртээ урьж хоол идэнгээ ярилцъя. Шаовфэй хамтдаа ширээ тойрон тэрнээс гуйж одоо инкэ бол гэхэд Ванлэй тэгэлгүй яах вэ тэгээ би одоо ойлгосон гэжээ. Тэгэж ярилцаад бүх юм дууслаа гэж бодож байтал орой 9 цаг гэхэд Шаовфэй уцаа шалгахад би их хэмжээний нойрсуулах юм уулаа гэх зураг чи намайг тоохгүй бол би эндээ өхөн гэсэн чат иржээ. Шаовфэй чатыг тоохгүй байсан ч дахин гэрийн гадаа ирж хэрвээ надтай уулзахгүй бол би өглөө гэж орилоо. 5 сарын 20-нд гэр бүл цагдаа дахин хандсан ч цагдаа энэ бол байдаг л нэг маргаан төдий ноцтой хэрэг биш гэж үзэн халгаасангүй. Ванлэй дахиж битгий очих гэж сануулаад л дуусчээ. 6 сарын 16-нд бүр дахиад гэрлүүн дайран үүдийг эвдэн орохыг завдсан. Сандарч яасан гэр бүл нь нохоо авч гэрийн гадаа уйж дээр нь камер суурлуулан бас өрөөнүүдэд хурц хөрөө алах мэд өөрсдийгөө хамгаалах багаж бэлдэн өдөр бүр унтахтаач өнөө өрөө Шаовфэйг алгаар хурч ирвэл яан гэх айцтай унтдаг болсон. Тэгээд 2018 оны 7 сарын 11-ний үдэш 11 цагт гадаа байсан ноход гуцахад аав Ван Шин Юан сэрээд гадагш гарвал Ванлэй хашаад авч байсан гин. Ванлэй хутга бороохоо шиг янз бүрийн зүйл барьсан. Түүнийг хараад аав нь охиндоо цагдаа дуудгаж хэлжээ. Ванлэй аавыг нь өшөглөж зодтолтож эхлэв.
Аавынх нь гарыг 11 см орчим урттай утгаар зүсэж цус гаргажээ. Энэ бүгдийг харсан ээж Жао Инжи миний нөхөр өвчих юм биш үү гэж айд сандран гарт таарсан галтгооны хоолны том утгыг шүрч Ванлэй рүү дайрсан. Гэтэл Ванлэй түүнд бас байсан боройхоогоор хэд удаа цохиж Жао Инжигийн толгой нүрийг гэмтээж ээжийнх нь барьсан хутга унжээ. Аавынх нь гарын зүсэгдсэн ээж нь толгой руугаа цохилсан. Охин Ван Шаофэй манай эцэг эхийг алж мэдхин гэж айн тэр үед охин газар унсан хутгийг авч цухтаасан. Түүнийг хараад Ванлэй чи минийх гэж араас нь хөөж эхлэхэд аав ээж нь барьж зууралцсан байна. Харин охин аав ээжээ орхиод цухтах аргагүйгээд эргээд гүн иржээ. Тэгээд зодоо өрнөж эхлэхэд хин нэгэн хутгалуулчих шиг боллоо гэв. Гэтэл тэр нь Ванлэй өөрөө байв. Түүний гидс биеийн хэсэг зүсэгдэж амьсгаанд бүглэрсэн мэт боловч хэсэг хугацааны дараа дахин босож иржээ. Аав ээж нь энэ дахиад бидэн рүү дайрч эхлэх гэж бодоод дахин хэд хэдэн удаа зогсон. Тэгж байтал гадаа цагдаа нар ирж түргэнээр эмнэлэгт хүргэв. Ванлэй хүнд гэмтэл авсан тул нас барсан байна. Ванлэй нас барснаар хин хутгалсан ямар зоригтой гэсэн шалтгаанаар аав Ван Шиньюан, ээж Жао Инжи, охин Ван Шаофэй гурвыг хүнийг санаатай алгах хэрэг гэж баривчилсан. Гэвч охины хувьд тэр үеийн мөрдөн шалгалтаар охин бол аль болох зүгтэж холбоогүй гэж үзэн суллжээ. Харин аав ээжийг нь олон удаагийн давтамжтай зохиж улмаар хүнийг өхөлд хүргэжээ хэмээн саатуулсан. Хэрвээ манай охин нас барах байсан бол юутайч сүрж тэмцэлтэж хамгаалсан нь буруудлаа гэж юу гэсэн асуулттай. 2019 оны 2 сарын 24-нд прокурор энэ нэрийг дахин шалгаад Ванлэй эхнээсээ хууль бус үйлдэлээр уг гэрт халдсан эцэг эхийн ч үргэлж цагдаа дууддаг энэ бол тасралтгүй занал хийсэн ноцтой хэрэг. Тийм учраас эцэг эхийн хамгаалал бол санаатай гэмт хэрэг биш гэж үзэхэд хангалттай гэж дүгнжээ. Харин Ванлэй ухаан алдсан үед дахин зогсон нь зайлшгүй хамгаалалт гэж үзсэн. Газар ухаан алдаж унсан нь үнэхээр юу ч хийж чадахгүй болтлоо гэмтсэн гэсэн үг биш. Дахин босож ирээд дахин алах оролдлогыг үргэлжлүүлэхэд бэлэн байсан. Тэгээд 2019 оны 3 сарын 3-нд тус улсын шүүх Ван Шиньюан, Жао Инжи хоёрын үйлдэл нь санаатай гэмт хэрэг биш гэж зарлан бус хоёрт ял оноолгүй суллав. Энэ мэдээд харахад хүмүүс тэр залуу олон сар жилээр дарамтлсан эцсийн эцэст амиа алдав. Харин энэхүү гэр бүлийн хувьд ам биеэ хамгаалсан өөр аргагүй гэж үзэх нь олон. Эцэг эхийн шоронд саатуулагдахдаа тодорхой цаг өнгөрөөсөн тул буруугүй нь тогтоогдмогц улсын зүгээс бүхэн төлбөр авахар нэхэмжилсэн. Нийт 200 сая төгрөгийн төлбөр шаарджээ. Охин Ван Шаофэй эцэг эхээ суллагдан гарахыг харамгацаа уйлж та хоёрын амьдрал ийм болж гоё ахиж ийм байдал оруулахгүйгээд өвдөг сүгдэж байсан гэдэг. Гэвч үндсэндээ Шаофэй өөрөө гин буруугүй хэрцгий залуугийн золиос. Ийхүү гэр бүл нь үдшгүй цаг үеийг давсны эцэст аюулгүй орчинд иргэн амьдарч чаджээ. Харин Ванлэй бол өөрийн удаан хугацааны айлган сүрдүүлэг, доромжлол, дарамтаасаа болж эцэст нь өгсөн хэрэг. Эсвэргээр Шаофэй нас барсан бол илүү эмгэнэл болох байв гэж олон нийт шүүмжлэнэ. За ингээ өнөөдрийн эрхийг та хэд маань юу гэж бодож байна? Хэрвээ энэ Монгол басан бол манай шүүх яаж шүүж хэрхэн шийдвэр гарах байсан бэ? Комент хэсэгт үлдээгээрэй.